Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Бэно. Сайн байна уу? Hello. Бэно. Hi. Надад мөнгө байсан. Бэно. Нэрээ бичний яасан гисэн. Март ууч юм бэ ёо. Зэнод яач уу? Бэн. Ой. Яг муулчихсан Яг харуулж орж ирлээ шүү дээ. Сайн байна. Сайн мэнэ. Бүгд минь дамжуулъя. Өсгүй ивэлэр юу байна? Тийм. Өнөөдөр зарлах юмтай амар нэг сенсацтай яа. Цантараа бөмбөр явлаа. Тэр би див одоо 4 жилийн дараа үсээ юу засуулсан байгаа. Ее. Чигтэр. Юм уу? Юм. Яас гэж юу? Үсээ засуул юм уу? Надад бол Үсээ яа тайрах юм уу? санагдсан. Тайруулсан шүү дээ. Тайруулаад засуулсан. Гэтэ ер нь бол яг л засвар шиг болсон л да. Би бас нэг юу өмнө үсээ пандемик юм тарьжсан хгүй кинонд тоглох гээд тэгээд яг мөрний үед болцсон байсан. Тэгээд би яг нэг л тийм нэг сэтгэл хансан санагдаагүй, яг нэг хандлаа ургуулаагүй. Тэгээд сая бол баг ингээд юу одоо nipples хүртлээ ургуулад тэгээд ер нь бол ингээд бүх одоо хангалттай гаргаад те одоо бол ер нь орт төстэй болох тийм хүсэлгүй болтлоо ургууллаа. Тэгээд манай найз юу нэг өсний стайлист ахгүй юу. Тэгээ бид нар зүрд найзтайгаа юмэрээ суудсан чинь найз хей чи ер нь үсээ ер нь засуулж барих марх энэ төр байх юм бол намайг надад хэлээрэй гэд. Тэгээ би дараа нь нэлээд удаан хэдэн сар бодож байгаа. За заалгая гэдэг найз руугаа яриад окей хей юу дараа ирэхлээр ч ядлаа үсээ засуулчих гэхүү гэд. Тэгээд манай найз хагас өчигдөр ирэх гэж байгаа гэж хэлээд. Тэгээ хурж ирээд би эрэхтэн хэлсэхгүй гэн би ингээд нэх амар тайруулмарг байна. Үсээ боохоор тийм урт олгомоор гэсэн чинь нэг чинь зураг мөргө зүйлээ чинь над нөрний чинь хэлбэр юмд. Ийм үс засалт ер нь хамгийн гайгүй байна. Нэх амар богинохон биш. Тэгээ хүсвэл нэг хэдэн сарын дараа бол ургаад үсээ боодог тийм одоо урт болчих болно гэд. Тэгэхээр заа гэж ясчаа. Үс ингээд нэг боож байгаа л тарьчт юм бэлээ штэ. Тийм үү. Ponytail хийж байгаа л тариад тэгээд үлдсэн урт ус бол нэлээд урт. Тэрийг бол юу donate юм уусгоод extension enter хийж болохоор л гэж хэлж байлаа. Амар урт ус гарч ирсэн л ш тийм зургийг харсан чаараа. Айгүй урт ус. Миний ус чинь нэлээд урт байсан. Хүмүүс ингээ харахлаараа бүгдээрээ гайхдаг. Ингээ боочхлаараа нэг мэддэггүй. Би дандаа ponytail юу нэг man bun-тай явдаг байхгүй юу. Тэгээд тэрийг юу онжуултлаар хүмүүс oh my god ямар урт юм бэ? Бараг 4 жил ургуулсан шүү дээ. Тэгэхээр нэлээд урт болсон. Миний ус амар урт ургад юм байлаа. Тэгээ одоо бол ус бол их богинохан. Амар надад бол богинохан санагдав. Харин тест гоё илээ. Үш хамгийн амар ямар их нэг ямар залуу харагддаг юм бэ? Урт устай. Тийм. Амар урт болдог юм. Уулыг цас ивэлийн үс юм шүү дээ. Яа. Одоо шууд бүр Сонсогчноор- найзтай болох юм шүү ивэл. Урт усэл харцсан. Яах гэдэг найзхэнтэй болохгүй хөө. Гэтэ Тийм юусан амар готгол Instagram дээр зураг тавина. Instagram дээр зураг тавина. Тэгээд чи тэг. Тийм. Тэгэхээр энэ эпизодыг ер нь сонсож байгаа сонсогч нар та нар одоо Instagram руу орох юм бол шууд зураг тавигдсан байх болно. Ивэл доогор зураас юм. Фоллоу дарах мартаарай. Бити мартаарай. Өөр рекламад зэтгэв шүү. Тийм. Тэгтээ чи тэрний нөгөө Гэтэ энэс- тайрсан усыг чи харсан чинь сонио ингээд шингэн байд юм үзүүлэх байж тий. Доотлын хэсэг нь. Миний ус нэлээд шингийн юм бэлээ. Аха. Тийм би өөрөө үсэн юм амар шингийн гэдэг юусоо мэддэг байсан. Тэгсэн чинь нэлээд шингэн үстэй тийм залуу юм байна би. Тэгээд юу өнөө авсан зураг өс нүд мүд энэ төр жоох юу байгаа л да хөөчихсөн байгаа. Гэхдээ өнөөр ингээд талхах гэж явж байхдаа авсан зураг. Юу талхах гэж явж авд юм чи юу? Йоо. Энэс та хот зураг байна. Талах ингэж явж авдаг шиг болбол. Үгүй өнөөдөр од хэлэндээ жоохон бүрхэг байгаа гадаа. Тэгээд нэлээд жоохон сэрүүхмэс ахгүй. Тэгээд би нэг энтхийн нэг хүнсний дэлгүүр нэг хөрөгч мөрөгчний хажуугаар явахлаа амар хүүтэн байдаг. Би гүрттэй дандаа явдаг байхгүй. Айё.
хоолойхтой. Тэгсэн ингээд Тэгээ жакет өмсөн. амар гангарсан юм байж тий. Тэгээд угаасаа дээр өсвөсөө засуулаар чи өсвөсөө засуулт дээр нэг дараа чи идэв өдөн тэгдэг штэ ингээд өсвөс яг тэрэн дээрээ таарсан хувц ус энэ төр стайлдж яриа л те. Тэгэл найзад асуувал чи яагаад гангараад байгаа юм бэ? Өөгөө зүгээр гараагүй штэ Зүгээр л та. жоохон Жоохон угаа дуртай юм. бодаа гэж. Нөгөө гоо хэлбэрт оролцоос бодаа. харин тийм байлаа. Тэгээд ер нь бол их юм сурсан. Энэ урт үснээс бол ер нь ирчүүдтэй хандж хэлэхэд эрэгтэй сонсогч нартай нэг 20%, 15% эрэгтэй сонсогч нартай хандж хэлэхэд бол эмэгтэй хүний тэгж урт үстэй амьдрна гэдэг чинь бол амаргүй юм байдаг юм байна. Тийм. Тэр чи үсээ угаана гэж шампундаал тэгснэ араас нь кондишнер даал гарч ирээд үс мүсээ тослол хуухаа тослол. Тэгэл нэг үс нь ингээл ширэлдчих юм. Тэгэл өдөр болгонд ингээл угаас нь ахуулж дээшээ ингэж юу руугаа хоох руугаа ингээл доороос нь ахуулаад дээшээ самнах хэвээр өдөр болгоно. Тэгэл боон гэл нөгөөд нь ахаал ширэлдээл. Тэгэл хүмүүс энэ төр ингээл үсмэсний бүх өсчийн юм тэгэлж ирээд машин чиний хаалганд гацаачих шиг. Ер нь бол их ажил байдаг юм байна. Одоо бол эмэгтэйчүүдийг бол тэр талаас бол их респект хийдэг боллоо. За. Хавар ивэлийг маань тойрсонгүй дээ даачаа. Яасангүй. Наа чи юу гэж байгаа юм? Хавар болоод хүүхдэд өсвөсөө тариулдаг баггүй юу? Тэгсэн ивэлийг маань бас тойрсонгүй дайраад орлоо да. Үсийг тариулгаа. Одоо ингээд сар болгоо одоо ингээд $50 өснөх засалтандаа зарцуулах юм байна. Тэр нь тавтаа мөн 4 жил өссөн үү? Ерөөсөө дундуур нь манай ээж нэг удаа юу тариулаад үзье жоохон хассан. Тэрнээс хойш ерөөсөө гэсэн баг нэг тэгж нэг $2,000 хэмнэцэн л байсан юм байна. Харин $50 юм уу тийм ямар хэцүү юм. Тэгээд хадслаа тахаас өөр аргагүй юм шүү дээ. Тэгэхдээ би тэгэж их үсээ засуулахгүй хаа. Би нэг 2-3 сардаал нэг засуулах юм тиймэрхүү. Би ер нь тийм одоохондоо ингээд ургуулдаг тийм ингээд юунд амар дуртай болсон. Би сар болгон засуулахгүй бол хачин юм бол шүү дээ. Хууз мууз уугчвал. Тийм үү. Заваар. Тэр амьдралыг бүр мартсан. Манай нэг найз 7 хоног болгон үсээ засуулдаг шүү дээ. За хараа. $40-50. Яа амар өсрөхийг юм бурхан байна. Чигус ноосондоо баригдсан юм шүү найз чам гэж бодлоо. Хөш тэгэхээр ивэл 4 жил сингл байсан гэсэн үг юм уу те? Өстэй байх та. Тийм шүү дээ. Өстэй байх та. За. Тийм. Одоо минь сингл байхаа болох юм байна. Удахгүй гэж. Харин тийм. Үсэндээ л байсан юм шүү те ерөөсөө. Үс уулаа сингл байсан. Хүүшээ энэ дугаарыг би ингэж эхлэн жутсан штэ. Пүрүү гариг олж Хонцо подкаст авахд үрч байна. Юу нэм биш үү те? Хүмүүс бүр асуусан шүү дээ. Хүү энэ пүрүү гаригт ордог болно гэж та нар зарлаагүй тэгсэн шүү дээ. Энэ тэгээд одын хувьд бол 3 дахьд ороод байгаа те. Одын хувьд бол 3 дахьд амжаад байгаа байхгүй. Энд 3 дахь шүү дээ. Энд бол 3 дахьтай амжаад байгаа шүү дээ. Өш пүрүү гэдэг чинь 4 өдөр те. Тийм. Гаригудаач мэдэхгүй байна. Одоо минус дэжгүй юу? Дэжгүй байсан. Анаас нэг дэжгүй ш дуурч ин да. Тэр заавал нэг байлгах юм л. Зүгээр л арай чамаа хүмүүс амар хасацсан шүү дээ. Нод явчаа ягаа яриаг юм болоо. Эцэрт. Би одоо нэг юуны чономын шүлэг шиг амьдраад байна. Яаж юм? Ямар шүлэг? Дуутай явахаар өнгөрөөгээ, дууг явахаар дөнгөөгээд энэ хорвоод чи яаж амьдрах юм бэ? Надад тасч амжирэл хиймэр үгүй яа. Нэг бол яас их ярд яалцсан их тайлчхан тийм дууллаа яалаа ивэлийг таслаа. Дуусна юм. Надаа болоод ер нь одоо яачлаа ээчлээ гэдэг. Түрүүний юун дээр ихтэй жоохон би өвдөжсэн 2 дугаарт. Өөсөө жоохон нэг тиймэрхүү өдрс юм аа. Өөсөө тэгээд яриа явахгүйсэн юм шүү дээ хэдүүлээ. Хүй эдитгүй дугаар сонирн байлээ хүй болио. Эдитлээ чи. Эдитгүй сонсмоор энэ гэдэг хүмүүс. Үгүй. Гүү эдит. Хүсэл биелүүлж юм шүү тий. Наад сонсогчдынхоо наад коммент бити сонсоод. Би албаар тэгсэн. Би ямар их ажил хийдвэ гэдгийг харуулж байгаа. Зарим нь бид нар нэрээ. Зарим нь мэдрээгүй лээ. Ямар ч ядраа байна. Хөөе. Тэр хүмүүс ингэж яасан бах. Эдитлэхгүй болохоор тэнэг байна гэж хэлэх юм бол ингээд нөгөө нэг од ингээд уурлаад ч явахтай ингээд түүл амжихгүй байна заа гэж болчин гэж бодоод эдэж байсан цэцэг байна оо гоё байна оо хийж исэн л гоё байна оо гэж сонсогдсон шүү дээ. Одоо ингээд чи араа бүх хүнийг чичрүүлж чадчих шүү дээ.
Чадахгүй бол болчих шүү гэж 20,000 өнөгөө ямар амир яа. Бүгдийн чичрүүлж штэ. Номер 1 залуу угаасаа. Надад бол одоо ярих нь л гоё. Яриатай байх та. Тийм. Ер нь бол тэгээд асуулт амир зөв асуулт асуудаг хүн багхгүй юм. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхгүй бол би бол асуулт. Би бол ер нь хариулдаг хүн юм байлээ. Хүн юм асуултаар хариулж чаддаг тийм чадвартай хүн юм байлээ. Одоо асуулт Урилгаар ирээд асууж чаддаг хүн. урилгаар ирээд асуулт хариулж яа. Зүгээр л ер нь одоо ингээд зүгээр 100 хэдэн эпизодод зүгээр зочингоор сууж яадаг хүн юм байлээ. Асуулт асуухлаар толгойч ажиллахгүй байх шиг. Харин подкаст юусоо одын орон дээр л яваад ингэ хэлээд байгаа шүү дээ дээрээс хойш. Харин тийм. Чамаг Атлас гэж дуудана одооноос хавлаад. Юу нэ? Хин гинэ. Атлас. Грек түүхэнд Атлас чинь бүх тэнгэр үүлийг нуруунд дээр даадаг хүн байхгүй юу? За. Тийм. Zeus чинь Тайтануудыг дийлчихэд Атлас дэсэн байхгүй бичний нуруунд дээр дэлхийн бүх тэнгэр бүх үйлсийг нуруунд дээр чинь тавья гэдэг. Тийм учраас газар зүг Атлас гэж дууддаг. Үгүй дөрвөлээч юу? Эвтэ дүр амтаад за. Зааны дээр юу гэдэг вэ? Би сармагч нь. Би уусаа биччихтэй. Үгүй туулаа барьдаггүй л үлээ. Би тагтаа шүү заа. Сүүлч нь хий. Тэр чи уусаа бас насаараа байдаг үстэй. Хамгийн залуухан тагтаа магтаад үстэй. Гүйлөө. Тэгвэл хамгийн залуухан ариун талаа юм байна. Би заана юм буцаад. Биш. Заяа хизээ дугаараас хэлцээ. Тэр золоо 2-7 хоногийн өмнөөсөн билүү яасан бэлээ? 2-7 хоногийн өмнөөсөн. Тий. За дугаараас юм уу? Тий дугаараас олсон шүү. Заяа ингээ нөгөө юугаар WhatsApp-аар бичээд идэг. Заяа найзаа. Найзаа яасан бэ? Яадаа юм бэ? Бүр 7 хоног хичээд. Өөр сүлдээ Instagram руу юусе бичиж гэж юусе толгоонд орж ирэхгүй гэсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь Instagram дээр цагийн өмнө story хийчиж тэнгуут нь хөөй. Чи хөөй чи бас байхгүй. Яа. Тэгээ би хоёр дахь өчлөө. За яаслаа. Үгүй би тэгээ харагцсан байсан. Тийм тэгээ чи баг 24 цагийн дараа яасан зүгээр үү гэж гарчихсан наача. Гэмээр наач хүү гэжтэйс ахгүй тэгээ би нөтө яатсан юм бол ямар нэг юм болсон болов миний таньдаг хүндээ таарсан юм болов яасан юм бол миний тухай би модыг муулж ярьсан хүнээс сонссон юм болов Эврик толгойд бодож чадвал яасан юм бол яасан зүгээр өгсөн чинь юу гэлээ яагаад ч юу дугаараас олцсон юм юу яатсан гэлээ. Гэхдээ нэг асуудал байсан. Би тэгээд тэр ч өнгөрцөн л дөө. Харин тий. Тэгээд бүр ингээд 7 хоног игнорд болсон заяад. Sorry. Дугаараа Групп солисон. дээр үлдэг үсттэй. Энэ дугаараа солилоо. Энэ шинэ дугаарыг хадгалах өнтер гэдэг. Уг нь группийн хол байгаад. Би тэрийг болиулцаахгүй юу? Тэхүү гэд тийм асуулт ирсэн байлээ шүү дээ. Аа. Тэг ингээ нөгөө хүмүүсийнхээ хадгалсан дугаарынхаа хүмүүс руу мессеж явуулах уу гэд тэгэхээр би үгүй гэд явуулсан байхгүй юу яшиг. Нэгэн дугаараас би нууцлаг баймаар байна. Тэгэхээр хүмүүсээс хуучин амьдралаас би салж байна. Ингээд хуучин заяа даа. Тий хуучин заяа байха боллоо гэд Хавар хүчтэй нөлөөж шүү хүмүүстэй. Бүх юма шинжилээд л нэг нь бүх юма шинжилээд нэг нь өсчөөсөө заримдаа доцсаасаа да. Ариун миний найз яаж байна? Та хоёр ариун юу шинжилж байна? Би уйлах олчод байна. Уйлахаа. Энэ 7 хоногчонгоо уйллаа бурхан минь ёо. Яасан гэсэн чинь эхлээд тэр нөгөө нэг юу үзэж уйллаа. Нөгөө нэг Монгол залуу дугуугаар гараад нөгөө Old Trafford орсон шүү дээ. Манчестер ороод нөгөө Рүнитэй уулзж байгаа. Ёо, тэр мэрийг үзээ авах байлаа. Тэр залуутай Казахстан ярьж байгаас нь хэлээд авсан байхгүй юу? Тэгэл ингээл энэ Мюнхен зөвхнөр ирсэн юм билээ шүү дээ. Нөгөө сүүлд л мэдсэн тэрийн. Тэгэл яг тэрний бичлэгийг үзээд би бүр ингээд үүдэхтэй олондоо уйлах юм. Тэгээгээ буцаж орч үзэж уйлаа. Тэгэл уйлах юм. Тэгэл байжснаа. Харамсалтай үйл явдал болсон сайн хоёр уулч эндсэн. Тэр мэдээг сонсоод бас баах уйл. Хоёул олдсон юм уу? Хоёр олдсон байна. Тэгээд юу буцаж явж байхдаа эндсэн маар таарч юм. Тэгээд нөгөө оргил дээр нь гарчаа зураг мөр ахуулсан тэр бичлэг нь ороод. Тэгээл нөгөөдхөө үзэл уйлаа. Тэгээд байжгаад сайн нөгөө эх орондоо очихсан гэдэг баримтдаг гарсан юм ба штэ. Нөгөө ковид үеэр монголчууд нөгөө нэг хилээ хатсан. Тэгээд гадаараас монголчууд юу болж исэн бэ гэдэг тэр амьдралыг үзээ. Баах уйлаа. Энэ 7 хоног ч уйллаа нэр ёо.
Ямар амар emotional. Юм нэрх чам болоо миний найз. Наад чи өнөө мах шүү. Өнөө маргаашгүй шүү. Аялалд явчих чи юу гээд байгаа юм аягүй. Тэгдэг байгаа шүү. Мэгтэй уйлал хэлэх юм байна. Тэр Манчестер ордог залууд бол ягаад ч тэр видеог үзээ бүр ингээд нүдэн нулимс сийлэг нэтлээ. Бүр амар яасан ч гоё хийсэн видео. Тэр чинь угаасаа тэр Манчестер Юнайтед өөрсдийнх нь юу хийсэн бэл ч те. Тэр телевизийнх нь ямар нэвтрүүлэг гэж юм. Яадаг видео юм. Би бол одоо юу ч ойлгохгүй суулна. Нэг залуу Монголоос дугуугаар гараад дугуугаар аялаад Манчестер Юнайтед гээд хөл бөмбөгийн багийн фэн. Тэгээд тэнд очиж талбай дээр нь тоглолт үзэх мөрөөдөлтөй гараад. Тэгээд дугуугаар руу Монголоос тэгээ очиж 14000 км яваад. Тэгээд тэр амар. Тэгээд нөгөөдөл нь бол тэгээ нөгөөдөл нь хүлээ амар гоё хүлээж авч байгаа бүр ингээд стадионд Рүүний өөрөө гарчиж уулзсан мэл ямар гоё. Стар тоглогч нь өөр Wayne Rooney гэдэг нэг тоглогч шүү. Тийм Wayne Rooney. Тийм тэр гарч ирээд хутаж аваад манерыг өөлүүлээд. Тэгээд тэрнээс гадна тэгэл амар олон юм болсон юм шиг. Тэгээд тухайд телевизээр ярьслаа гэл янз бүрийн юм болсон юм шиг л шүү дээ. Бидний үзсэн нэг 4-5 минутын тийм жижиг видео. За ямар ч лаг юм. Гойсон бэл тээ. Тэрийг сонгуулийн сурчлагын битээ ашиглаасаа одоо тэгэл орж ирэнгүүт нь өөртөө явуулаад өөртөө уулзалцсан юм шиг л тийм битээ яриасаа. За амар уусчихсан. Согоо орсон шүү. За эсийг таслаад авчихсан. зэрлэг орж ирлээ сая. Амар хордоо эргэлж байгаа шүү. Эренгүүд соёлын илч мэлч өгөө наа одоо. Тэгээ очихоос өмнө биччихсэн байх та би ингээд аялж явж байна ингээд да ийм юм учиртамаа гэд тэнгуут нөгөө мэдээд яасан байх та. Тэгдэг гэж юм. Тэгээд ерөөс гарангуудаа л ингээд бичээл яасан гинэ би ингээд энэ зорилготой ингэж явж байна ингээд. Тэгээд нөгөөдөл нь за тэгвэл одоо бид нарт ингээд байнга энд явж ингээд мэдээлэл явуулаарай гэд ингээд тэгдэм байна. Тэгээд би энэ хугацаанд амар их мэйлээр харьцаж сурсан хүнтэй өмнө нь бол ингээд баг зүгээр тэг ингээл мессеж бичдэг гэсэн чи одоо бол амар аль биесний мэйл зээл хүртэл амар бичээ сурцсан. Энэ аялаас амар авах юм байна л гэлтэж л тэгээд англид оруулахгүй байх боломжтой ялсан юм байла. Тэгэнгүүт нь бид нар бүх юмаа туслах шүү гэж ерөөсөө урилга явуулаад энэ хүн ингэж явж байгаа нүнэн энэ төргээд тэгээд амар бизнес асуудлын гайгүй гарсан гинэ. Өөртөө нэгтэй амар сайн маркетинг болж байгаа хэрэгтэй тэдэрт. Тэгж байгаа. Бас. Тийм тэр багт ч гэсэн амар beneficial байгаа байхгүй. Тэр чинь харин тийм бидний ийм үнж фэнтэй. За. Хүүшээ хэдүүлээ дөрвөлээ хөлөөрөө алхаад хайчих уу. Тэгээд нэг хөлөөрөө алхаад хайчих уу. Зөөл за. Тэгээд нэг тийм хоорондоо чуулж чадахгүй гэж юу. Америкээс бол уучлаарай юу л орох юм байна да. Дугуугаар бол. За дээшээ Канада орно. бол Аляска орж болно. Урагшаа Мексик орно. Тэрнээс цаашлаад болохгүй тий. Мексик. Таша South America юу хаана нүлээ Панамагийн тэнд юу нэг зам байдаг гэсэн. Тэгээд дуусчихдаг. Цаашаа. Тэгээд дарлаа. Зам байдаг Гэтэ ер нь амар хэцүү гэж хэлээ. Жунглтэй болохоор. Тэгээд South America руу яг машин руу ороход мага хэцүү гэсэн шүү. Сэлээ дундаа уулзсан. Тэгээд бичлэг хийгээл. Урт руу өргөө явуулсан. Далайн болд уулзсан. Кубээс амар уртч фаяалуу байна. Кубээс Майами руу хүмүүс сэлждэг гэсэн шүү. Тэгээ ороод ирдэг гэсэн шүү. Хэдэн километр гэсэн үг юм? Мэдгүй тэр одоо амар ингээд Кубээс Майами ивэлээ. Усны амар хол штэ. Усны савууд гэдэг шүү. Одоо нэг том Coca-Cola молны сав байдаг шүү. Тим юу ингэж холбож байгаа л. Тэгээд тэр чинь нөгөө живко. Тэгэл сал хийж байгаа гэсэн үг юм уу те? Сал биш ээ. 500 даруй сал биш ээ. Тэр нэг юм юу хийдэг вэ? Нэг хөвдөг. Одоо нөгөө ийм авирах юу гэдэг штэ нөгөө авирах гинээс олцоолорч байна. Аврах. Аврах нөгөө юу гэдэг чинь бөөрнхий юу гэм бэ тэрийг? Аврах. Донд нэг хөвтчдэг үү? Нэг rescue lifeboat. Аврах цагрыг. Тэгээ тэрүүгээр ингээд 500 км тэрүүгээр явчихж байгаа юм уу? Тэрүүгээр ингээд хөөж тэгээд 500 км рүү мэдхгүй л одоо яа тийм ба. 2-3 хоног хөл үүдээ тий. Би зас масгарал яах юм бол байгаль. Харин хамгийн түрүүнд тэрэндээ санаа зовдөг тий. Би зас гот яах вэ?
Тэгэхгүй. Биз үл яах вэ энэ ч тэгсэн чинь нөгөөдгөө би зассан чинь нөгөөдг нь буцаад хөвж хурж далайн давлгаар Йоо даваа юм бэ. нэг амар том давлгаа гараад за усан цохиулнаас нэг бор юм пас хийгээл. Заваа юм бэ. Хөөнөө заваа руу орлоо зүгээр. Зүгээр орлоо. Яа. Лосын хаа энийг авчи. Тэр номгон далаа чинь тэр чигээрээ кубүүдийн бааш ясаад гэж байгаа шүү. Шинжлээд үзсэн чинь кубүний бааш байна. Тэ загас барайл энэ хаанхын загас байсан чаа Кубын загас. Яа. Юу тэгэхээр одоо Монгол хүнийх одоо бүр яана гэсэн үг үү? Бүр дуусаа юм шүү. Шинжлээ үзсэн. Монгол хүнийх шинжлээ утсан чинь бахан мах иддэг. Тийм нөө чи хоны юм биш үү? Гүшээ мах идсэн гэснээс өнгөрсөн дугаарыг чи нөгөө бүтсэнд бичээ нэгтгэд би ажилдаа очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хоньны толгой молгоо ширмэр хуухалж байгаа бичлэгийг манай ажиллах үзчихжээ. Стаатс чи бүр төмөө асуулттай сууж нөгөөд чи. Яасан гэдгсэн чи бид бөөнөрөө үзээд тийм юу юм болоо гэж гайхаад тэгээ наа чи Монгол үндэсний хоолохгүй гэсэн чи харин тэгээд бид нар гүүгэлдээ тэгсэн чи эний чи идэхээр ухаантай болдог гэж юм. Өнөө техникийн хартаа шиж үдээд идэх юм бол ухаантай бол одоо би ингээл ухаантай болцсон гэлтгсэн. Тэгсэн чинь л ингээл амар гайхаал тэр хонь моныг яах вэ? За тэр нөгөө нэг цус мусаар юу идгийг бол мэдчихэж байгаа. Нэг гиз мэдсээр нэг янз бүрийн зэц мэцэти тэг үлдсний бүгдийг амар сонирхоод сүүлдээ би ингээд нөгөө заримдаа өөрөө амар их мэдтгүй юмуд байд юм ба штэ мал залтай холбоотой юм. Тэг нөгөөдөө тайлбарлаж мэдхгүй заримыг би үнэхээр гуглдсан нэрээ. Ингэдэм мэ бөөндөө сууж агаад гуглдэж харж мараад. Тэгэхээр зэрэг ер нь Монгол бас ёс заншлийнхаа одоо энэ нэг юм тэ ядаж сэмжин юу юм тэр нь юу юм гэдэг юмнуудыг мэдчмээр юм бил. Йоо ямар хэцүү юм те нэр мэдгүй юм шүү. Хүн асуугаар харин мэдгүй юм аа юу. Малын бүх юм хэрэгэлдэг үстэй Монголд. Тийм шүү дээ. Ясаар нүртэл тоглолт. Ясын ядаг үлээ. Шагаа тоглолт. Ясаар нүртэл тоглолдог. Ер нь бол тийм байдаг. Вау. Тэрийг бас мэдээ. Гэтэ одоо яг тийм нэг заадаг маадаг бол тийм нэг мэдээллийн юу байхгүй те вебсайт гэсэн юм. Одоо тэр чинь л хөдөө явж байгаа сурна үстэй. Монголд очиж сурна үстэй. Яа тийм бол яг тийм дагсан сайт майт YouTube дээр нэг чанал байж яг. Малчин батаа гэж шууд баяраач юм уу. Тэгэл янгут. За өнөөдөр бол хоньны энийг ингэдэг заалаа шүү энэ гэж англи хэл дээр орчуулж ирсэн. Арт гэр яд юм бол арт гэр хийд юм болов? Тийм харин хүмүүс юу ч арт гэр дээр бол янз янзын видео гадаад айгүй хүзэдлээ те. Би бас зарим видео энэ төр ингээ харахлаарэ арай хитрхи их нэг ингээ нэг амтан ингэж байгаа юм байх юм болоо гэж бодгоо хүмүүс бас их дуртай. Яг нэг одоо соёл моёлыг хүндлээд те. Өөрсөнд нь яг өөрхөн соёлд нь байдаг юм биш ч гэсэн ингээс хүндлээд үзэл их дуртай байдаг юм билээ. Тэр бол надад их таалагдсан. Тэгэхээр тэд нар ч бас сенсацтай видео хийдэг залуучууд л шүү дээ. Ахнар ч юм да. Хамгийн сүлд үтсэн чинь нэг амар тийм нэг баг шүүр шиг урт юм шорон дээр баахан мах тавьж ирж байгаа мангар том шорлог хийж ирсэн. Тийм баг л нэг том кебаб шиг харагдаж байна. Юу гэдэг чинь юу илээ? Нэг амар том юм шорон дээр ингээ баахан мах тавьж байгаа тэрнээс огтлж иддэг штэ. Тэр чи юу гэдэг вэ? Ямар кебаб ч лээ. Тэрнтэй баг адилхан юм хийцэн байгаа юм биш үү? Зөө. Харахад бол гоё л харагдчихлээ. Их юм 100 Монгол юмар санагдсан. Хөөш тэр бүргэж сүүлд манай ажлын хүүг ингэж асуусан байхгүй. Бүргэж шуугаар тийм бүргэдтэй юу ингээ харсан видео харсан тэрүүгээр яг яадан гэсэн аахгүй. Тэр нь бид тэр бүрг дээр анд явуулдгаа гэлзээ яг зүв биз. Чон өрөлдөг штэ. Мөн тий? Чон мон өрөлдөг тий. Анд явуулдаг анд бүргдээ чон өрөлдөг юм. Тий. Харин би тэгээ хэлсэн тэгснэ би арай худлаа хоцчихөө гэж адснаа. За тий бараг тийм баха да. Тэгээ тэрэмгээр ингээд чон мон бариулаад тэр чон моноо дараа нь ингээд өөртөө очиж авдаг мавдаг. Тэгэхгүй бол чоныг гүцгэд хэцүү худлаа хилцэн ш. Тэгээ би яана би худлаа ирсэн болоо гэж бодсон. Тэгвэл гайгүй л юм. Анд ашиглан тэглээ үү. Аа за. Тэгэхгүй бол тэр бүрэг дээр яах юм. Чоноо яах юм уу? Бүрэгд нь очиж чоныг яачих юм уу те нэг тийш бариад байна шүү. Амар хийсэн. Чоноо чи ингэ бариад байна шүү. Бүрэгд яачих юм уу те ингээд. Зугаад ирэх юм үгүй үстэй. Тоншоод алчаад байж хат нь очих юм араас. Хөд мөл амар хурцгаа шүү. Мангар том билээ те. Хүний гар шиг том юм билээ шүү. Амар том. Тэр нэг хумс муусна гэдэг. Тэр чи ингээд чон ингэ барьж яваад дээрээс нисэл дээрээс унгаагаал дахиж яваад дахиж тэгсэр байгаа алцдаг байхгүй юу?
Тийм. Дотлоод. Оо чи Зайлаач. Одоо ингэж яриа штэ. Гурван жуулчинд юм ярьж байгаа байсан сарсагч. амар итгэж. Гэтэ яа нэр гэсэн. Гэхдээ гэж ямар ч гэсэн шонд хөрөг хөөл гэж барилна. Тийм анд ашиглана. Гэхдээ яг шууд ингээд Унгасаар байгаа. бүргэд бариад яг бүргэд барьсан чон шууд өгдөг гэж би бол мэдэхгүй наарна. Яа гэм бэ? Тийм үү. За мэдчих жоох манаас томол юм барих юм байна тий бүргэдэж байгаа. Жижигэн туулан болоо барихгүй юм шүү. Барих юм уу? За бүргэд чи амар за томороо баг үхэр тэгж яах чадaltaй модалтай ч хэвлээ. Нилээн чадaltaй гэдэг шүү. Тийм. Ямар амар. Тийм. Чон мон бол жижигдэн штэ. Бүргэдэж байгаа тий гэрийн тижэмэл амтэн үү? Яг ямар амтэн бэ? Бид нар тижээчдэг л болохоос чи одоо 5 хөшөө малыг гэрийн тижээмэл гэх үү? Ямар амтэн бэ? Үгүй. Чи ингээл яг бүр ингээд яаж байгаас тий хажуутай байлгаа ер нь бол бүх юм л зааж өгч байгаас тий. Тийш тий. Анчин бүргэд болоход тэрийг бол ан хэлж байгаа. Одоо тэр нөгөө жуулчд тачлаадаас нөгөө нүдийн таглчаал ингээл тийм тэр чинь бол тижээчж байгаа сургачж байгаа юм чи. Яг байглаар бол тийм байна гэж байхгүй. Нүдийн таглалтыг нь ямар очтой? Нүдээр махчин амт тийм шүү дээ. За. Тийм тэгэхээр гэрийн тижэмэлтэй бол орохгүй хаа. Гэхдээ нүдийн тагтахгүй нисэн явчих тийм шүү дээ. Мэдхгүй. Тэр одоо тийм үү? Яадаг юм мэдхгүй. Ядарт юм болоо. Нүдийн таглах бол намайг тоншчих юм болоо. Унтуулт юм болоо. Нүдэн анч чаддаг юм болоо. Тэр чинь юу нүдний таглалт юм чинь харааг нь мутахгүй гэж тэгж байгаа. Айгу холоос юмсан харж чаддаг. Тийм юм байлээ. Тэгээ одоо ингээд яг нүднийх нь юм тэгж надад тайлбарлаж байсан. Аль дээр нэг бүрэгдтэй ах. Тэгээд нүднийх нь малгайг одоо юу гэдгийг болдоод тэрийг тайлал шууд ингээд нэг юм тавьдаг. Тэнгүүд нөгөөх нь очиад тэр холгоо молгонда барьдаг ч юм уу. Тэгээд тэрийг тайлах одоо ингээд байлгахлаар л их хурцаараа тал байдаг юм байсан шүү дээ. Тэгээд бүргэдтэй одоо ингээд хэлдэг байх нь шүү дээ. Тэрийг барь гэж хэлэх юм бол юу гэдэг юм бол за мэдлэг гүцтэй. Алаач. Нэр яаж юм чаахгүй. Алаач. Тэгсээ гэрээсээ бүргэдийг барыг амьдаар нь харж үзэж байгаагүй юм чинь. Нэг юм юу мөн дээр очихлаар жуулчны газар мазар очихлаар нэг юм. Энэ 100 явахта миний найз баян үлгий явдөө. Чи хаашаа өнөд болов? Амжихгүй байлээ. Амжихгүй байлээ хол юм бэл. Баруун тал руугаа явуул зүгээр штэ. Нэ за. Зүүн тал руу. Та нар бүрэгдтэй бол ямар нэр өгөх бүрэгдтэй? Бүги. Бомбох. Бүги мэн. Бомбох. Яг заяа яг нэг тим нэртэй гэх бах та. Тийм. Бүрэгдтэй ихтэй нэр өгд юм уу? Тэр нэг өгдөг бахтай нэр ихтэй. Жажва. Улаатай гэдэг гэсэн. Мал залтаа нэр өг. Тэр нэг хүүхэн нохоогоо carpet гэд нэрлэлсэн шүү дээ. Англиар carpet гэ хевсгээ нэрлэлчихсэн. Тэр нь яж чад амар хөөрх сонсогдож байна. Нэг тим юм нэр өгөхгүй бүрэгдэнтэй. Johnny. Гохи эсхий гэдэг нэртэй. Үгүй. Зараа гэж нэр өгөх бүрэгдэндээ. Би нохотой болоод Монгол тийж их юм бол нохоогоо аймс гэж нэрлэнэ. Юу вэ? Тэгээд эхнэр мэхнэртэй болохоор өөр чи надад аймс авгаагач. Энэ ивэлийн сүүлийн үеийн ярианд Монголд очиж амьдруул Монголд очихороо энэ төр гэдэг өгүүд агүй их давтагддаг болчлаа. Чиний төлөвлөгөөний тийм байгаа. Тийм байна. Монгол нэгс ямар ч юм байхгүй шүү. Тийм агүй их анзаагддаг болчиход байгаа сүүлүүд. Би яг уг нь бол сүүлийн хэдэн жил яг за яг хуваараа зөв ажиллаар бол явж магадгүй байгаа даа. Гэхдээ тэр бол угаасаа мэдэхгүй. Хуваараа болохоор би найзтайгаар өнгөрсөн жил явна гэж ярьжсэн. Энэ жил явдаг юм уу гэж ярьжсэн. Тэр нь бол дараагийн жил явах уу гэж бас энд дэдэг найзтайгаар ярьжсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол сүүлийн хэдэн жил бол Монгол явъя гэсэн тийм яриа бол нэлээд хөрнүүлээд ер нь тийм нэг хүлээлттэй болцсон байгаа. Энд дэдэг нөхдүүдтэйгээ. Тэгээд ер нь бол тийм нэг Монгол зам болол явах хүсэл бол нэлээд их байгаад байгаа маа. Тэгээд яг тэнд очиод тэгээд амьдрах уугүй юу тэр бол өөр хэрэг. Гэхдээ амралтаар бол явах хүсэл их байгаад байгаа. Тэгээд зуны Монголыг л гоё үзтээ дахиад үзчих. Хамгийн сүүлд би 100 Монгол явсан чинь 14 онд явсан шүү дээ зуны үед. 10 жил юм багт шүү дээ. Ань тийм. Яг хөө өвөл мөвөл энэ төрөл хавар намар бол очижсэн. Тэгээд яг нэм зуны Монголыг бол
14 онд л хамгийн сүүлд харсан да. Тэгэхээр нэг наадам энэ төр үзээд те. Нэг гадар дотор хөсгөл мөсгөл ахиж явж ярих ч юм уу нэг тиймэрхүү нэг Монголыг бол харчмаар л байна. Яваач. Та нар шууд нислэгтэй болсон мэт. Байхгүй шүү дээ. Юу яриад та? Нэр байхгүй л юу лээ. Сайн шууд нислэгтэй болчих юм болж болоогүй. Миний мэдхээр л 10 жил болж байна. Нэр ингэсэн. Би зүүдэлсэн болоо. Вау. Зүүдэлсэн. Одоо гэхдээ юу яа гэсэн Америк зөвшөөрдөг юмсэн. Америкууд юугаа өөрсдөө юу? Өөрсдөө биш. Нөгөө чи бас нэг юм стандарт байгаа шүү дээ. Одоо чинь хэрвээ Америк Монголын хооронд ингээд нисдэг одоо 10 хэдэн цаг нисэх тэгээд 12 3 цаг нисэн шүү дээ. 13 цаг нисэг гүйлдэх гэж байгаа бол нэг ийм стандарт байх ёстой гэдэг нэг тийм техник, механик янз бүрийн стандарт байдаг юм байна л та. Тэгээд тэрийн манай мят юу ядгүй гэсэн. Хангадгүй гэсэн. Хангахгүй байгаа гэсэн. Тэгээд амар олон удаа болж байгаа. Гэтэ одоо л баг болох гээд байгаа юм шүү. Яг онгоц аваа бэлдээд байгаа шүү. Юу 4 жил намайг 11 сард намайг Монголд буугсан чи Америкаас онгоц ирж ирсэн шин. Тэгээ шууд нислэг гэжсэн баха. Би одоо тийм байхгүй. Би тийм мэдээ яваад санагдав. Америкаас Монгол руу анх удаа ирсэн чинь энд Сиатлаас ирж Боингоос худалдаж авсан бохоо онгоц. Тэгээ тэрийг шууд нисэж байгаа байхгүй ганц удаа. Тэр ч угсаа ганц л удаа явсан юм авч явж штэ. Ямар талаагаар дэлцэлтэй ш. Тий. Тэгээ яг юм тэгхтээ хүмүүс тогтсон тийм нөгөө юу байхгүй, лайн байхгүй. Лайн гэдэг юм лөө тэр юу гэдэг юм бэл. Маршрут байхгүй. Гэтэ Сиатл удахгүй Сиатл нөгөөх нь Сан Франциско гэлөө. Энэ хоёрын голд ямарч хийх гэдэг юм шиг л Улаанбаатар. Шууд уу? Тийм шууд. Сөний юм да шууд нислэг яг байсан юм да намайг гээд бууж ахт. Тэгээд миний босс онгоцны араас Америк онгоц бууж ин гээд буу юм болсон байхгүй юу? За гуглдээ. Үгүй яг тэгсэн нэр ингэсэ 11 сард штэ сая. Бэ штэ. Улаанбаатараас эхлэлтэй Америк нэгдсэн улсын чиглэлд нислэгийн нийт гэж байна ш. Тэгэхээр байгаа юм шүү. Байгаа. Шууд биш юм байна. Шууд биш юм уу? Би шууд гэж ойлгоод. Бээжингээр дамжиж байна. Энд юу гэнэ? Бас нэг өөр мэдээ байна. За sorry. Шууд нислэг үлднэ гэж 22 оны мэдээ байна. 24 онд гэсэн байна. Энэ одоо явсан хэсгнээс мэддэхгүй байна. Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг үлдэх агаарын хөлөг Монголд ирлээ. 2023 оны 8 сарын 11-нд бичсэн байна. Энэ ниссэн болов 23 оны 10 сарын 23-нд гарсан тойм цэгмэнд ирэх мэдээ байна. 23 оны мэдээ. 23 8 сарын 10-нд гин. За яаж байгаа 10 сарын 20-нд гинэ. Нисэл эхэлчихв үү? Яг Америк нэгдсэн улсын 5 хот руу шууд нислэг үлднэ гэж байна. Харин тийм. Гол нь тэгж бичээд надад ч юм шүү дээ. Өөр амар удаж байгаа. Гэхдээ яг эхэлсэн үү эхлэегүй гэдэг нь би мэдэхгүй байна. Эхлэегүй баха. Бараг эхлэегүй. Лол. Тийм үү. Чикаго, Бостон, Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес гэж шүү дээ. За энийг яг нислээ гэсэн юм бол балга нисгэж байна гэсэн юм бол байна. Яг тэгж хэлээд 10 жил болж байгаа хүмүүс ойлголээрээ. Тийм үү. Нисэн хүмүүсээ л доор комент хийчихээ. Тэрсгөө нөгөө худлаа сонссон юм бах та. Нөгөө харагддгүй хувцас гэдэг шиг. Харагддгүй онгоц юм болов? Үгүй хүнд хилдэггүй онгоц юм болов? Зөвхөн ингээл хидхэн хүмүүст хэлээ л та. Тэгэл нисэл хэлдэг. Зоргоор. Зоргоор. За тэгвэл шууд нисдэг бол эндээс бол байхгүй юм байна дөө. Заалч хятадаар солонгосоор өөр хаавар дамждаг лээ. Турк мөрхөөр дамждаг лөө. Европорч. Германаас байхгүй те? Германаас байгаа шүү дээ. Франкфуртээс Улаанбаатар. Яг л Франкфурт гэдэг юм. Берлин байжгаад Франкфурт болцсон. Биднэрт л амар. Франкфурт тийм болоо монголчууд гэдэг юм уу? Биш ээ. Франкфурт Европын төв нь болохоор зэрэг тийшээ хүмүүс ирэхэд ам шүү. Зөвхөн монголчуудад Франкфуртын төв нь гэж явдаг юм уу? Зөвхөн монголчуудад зориулж идэх чи юу байхгүй шүү дээ. Одоо чиглэл гаргахгүй шүү дээ. Гадаад бизнес. Одоо чинь монголоор дайраад айгүй олон тийш нисч болно шүү дээ. Ер нь бол онгоцны буудал хэрвээ олон төрлийн гейдтэй болвол тийм. Монгол тийм дайрдаг юу байж чадах уу? Яаж ч Монгол зогсоод Солонгос явж болно, Япон явж болно,
Орос хятад явж болно те. Өөр хаашаа үүдий. Нэг тиймэрхүү маршрут энэ гаргаж явж хүмүүс гаргаж болж л байгаа байхгүй. Гэтэ сони энтэй уг нь Америк руу шууд нислэг гаргач. Одоо тэгээд баймар л юм. Америк руу шууд Монголоос шууд нислэг байдаг л баймар юм. Уг нь ботход логикоор. Харин тийм бооц тийм юм бид нар одоо хүртэл чадаагүй 2024 онд амьдарч байгааг бодлоо. That's sad, right? Гонигтэй байна. Лол. 47 мянган монголчууд байдаг гэж хэлсэн шүү дээ. Хүүшээ. Тийм болон монголчууд. Би өнгөрсөн 7 хоногт амар гонигтэй юм тохиолдсон надаа. За. Яасан бэ гэсэн чинь би хизээч уудахгүй гэж боддог байсан юмнаас уудчихсан байсан. За. Юу тэр вэ? Тоглоомоос юу? Гэж та нар тэгээч. Юу гэнэ нэ за? Би хизээч чизкейкнээс уудахгүй гэж боддог байсан. За эд хүртээ би бүр энэ үнэхээр хорвогийн хамгийн гоё амт гэж бодож иддэг байсан чинь сүүлийн 2 удаагийн эдлэлтэн дээр би чизкейк биш юм шүү гэсэн бодол төрдсөн надаа. Би үгүй би нэг дуусах хэрэгтэй гэдэг ганц зүсэм юм идэх гэж би буруу юм болсон. Лол. Чи зөв буруу чизкейк хийжсэн юм шүү. Яг зөв чизкейк ч гоё шүү дээ. Үгүй өмнө нь дандаа гоё байсан. Дандаа гоё байсан. Чи ямар чизкейк хийсэн? Ямар гэж үгс үг яг л чизкейк шиг кейк. Амар тийм. Тэр New York style cheesecake, raspberry cheesecake энэ төр байгаа энэ төр гэдэг. Ингийн classic cheesecake гэдэг. Classic. Чи дээр нь юу яасан юм уу? Нэг юу whipped cream тавьсан юм уу? Монголоор гэдэг үлээ. Хөөс. Чи whipped cream тавьдаг юу? Whipped cream? Юу ч Монголоор whipped cream гэдэг юм. Whipped cream гэдэг шүү дээ. Google Translate. Тиймэрхүү cheesecake манай энэ байдгүй шүү дээ. Манай яг л зүгээр л энгийн л. Манай яг энгийн л байдаг. Гэхдээ нэг юм ялгаатай санагддаг байхгүй юу? Нэг тийм гоё биш шүү дээ. Нэг тийм гоё тэгээд даа бэ. Болоор Yo манайха гоё биш шүү дээ. Би сая whipped cream гэд орчвол Google Translate-эн дээр whipped cream гэд бичихгүй юу? Тэгсэн чинь тэгнэ ташуурдах тос гинэ. Юу. Ингэсэн тос. Ташуурдсан тос. Whip гэдэг чинь ташуурдах штэ бас. Тэгсэн чинь ташуурдах тос гинэ. Whipping гэх юм уу? Whipping cream гэх юм аашаа. Яа, сүүн крем. Окей. Сүүн крем гинэ. Whipping cream гэсэн чинь. Дээр нь хараа зүгээр чизкейк, дээр нь сүүн крем, тэ whip cream тэгээд магадгүй гүзээлцгэн ч юм уу эсвэл черри мери энэ төр тавьж байгаа гоё юмстэй идэж үзээч. Надад бол чизкейк зүгээр чизкейк эсвэл whip creamтэй л идэх юм бол яг хамгийн гоё амт нь гарч ирдэг гэж би боддог юм. Гэтэ өмнө идэх болгондоо би амар энэ үнэхээр хамгийн гоё амт гэж бодож иддэг байсан. Тэгээд хизээч уудахгүй гэж боддог байсан нь өөдөө тэлчлээ. Энэ одоо яг юуны төхөө юм бэ? Яг юунд таалагдахгүйсэн? Мэдгүй зүгээр л идэж байхдаа ягаад энэ амтанд би ингэж дурлалдаг байсан юм бол ягаад би өөр сонголт хийхгүй зөвхөн энийгээ иддэг байсан юм бол мол гэсэн их амар философик гүнзгий юм гэж үзээд тэрнээс үлийн өмнө би тоолт идэнэ. Энэ одоо ямар хэцүү юм бэ? Эмэгтэй хүн байх хэцүү шүү дээ. Одоо тэг бүх юмыг би юм лөө чихээд байгаа юм. Тэгэд одоо над ингээд юу чизкейк хүн байна гэж боддоо. Харин тэр хамгийн аюултай юм зү. Би хизээч уудахгүй дээ энэ хүнээс гэж бодож ирсэн гинт нэг өдөр би ягаад зөвхөн энүүтэй авах хэрэгтэй гэж өдрөж бодвол яа нэ ёо. Бүр ингээд юу бодож шүү дээ. Тэгж бодох хаа. Амар тийм. Тэгж бодож шүү дээ. Угаасаагшнаас. Тэгж бодно шүү дээ. Угаасаа тэгж бодно. Өшиж жоохон өөдрөг байгаа чи. Хамгийн өөдрөг байдаг хүн шууд амар гэдэг нэг амьдралын одоо өдөр тутмын эрдийн үзэгдэл шиг шууд хэлэх юм. Угаасаа л тэгэн штэ. Угаасаа л өөдрөг тэгэл. Тэгэл бүгд сална гэдэг шиг үү? Бүгд сална. Америкт гэрлэлтийн 50% салдаг гэдэг байгаа штэ. Амар гоцтой. Үгүй гэрлэлт сална гэснээс бас нэг юм болоо уншсан. Доминикан гэдэг юу гэдэг штэ бас гэдэг штэ. Доминикан Republic гэж үгтэй. Тинчээ тэгсэн чинь нөгөө нэг гэрлсэн хүмүүс нэг нөгөөдөгтөө мэддэггүйгээр салж болдог гэсэн тийм болоод байна. What? Хатгаш нахаш хүрээ яасан. Тэгсэн чинь нэг амар залуухан хүүхэн нэг баян залуутай суусан юм байна л та. Тэгээд 20 жилийн дараа нөгөө хүн чинь нөгөө нөхрөөс салахаар болжээ. Дэлхий дөрөнгө хувааж авандаа энэ төр гэл салах өргөдлөө өгсөн байсан чинь дэвэн гард 20 жилийн өмнө нөхрөө суухтаа суучаас салцсан маа. Энэ хүүхэн хизээ нэгэн цагт надаас салнаа гэдгийг би мэдэж байна гэж заяа амар гар ёо.
Нөгөө талаа мэддэггүйгээр салж болдог улс гинэ. Начистэй жинхэнэ нөгөө даамны нүүдэл дээр юу лээ даамны үүрэг дээр шатар нөөцсөн биз дээ. Тэгтээ нөгөө юу байдгүй бахтаа ингээ хүмүүс хурмаа хичээд нэг юм хөдөлтөж авахаар 2-7 хоногийн дотор ингээд нэг юм асуудалгүй буцааж олно гэдэг дээ. Тэр шиг тийм юм байдгүй бахтаа. Ингээл яг хурмаа гээл нэг юм 2 сарын дотор Тэгвэл буцааж хідэн хэр хугацааны гаранти өгөх юм? юу гэсэн үг Одоо чи нөхрөө буцааж өгч болдог бол 1 сар гэж. 1 сар чи яаж шууд авчих шүү харин тийм. Болно. Болд юм шиг үлээ. Манай ажлын 2-3 жил мэлсэн дээр шүү дээ. За боли нэг бас яг ингээд суучлаа гингүүд амар ондоо болох. Гинт ингээд би энэ хүний хараан дотор хараан цаашаа би энэ хүнтэй ингээд хамтдаа баймааргүй гэсэн гинтл бодол орж ирэл тэгэл болмор санагдвал яах юм. Ерөөсө хүний техник сартаа бол мэддэхгүй шүү дээ. Үгүй эхнэр гэсэн би тэр нэр маань ерөөс таалдахгүй яах юм ингээд нэг хөрмөө хийцэн. Гүг харин тийм хизээ нэгэн цаг тэгж магадгүй харин тийм болохоор 1 сар хангалттай хугацаа биш үү үстэй. 1 сард бас хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ найзуудаа. Жил болгочхоор яа. Шилдэл төр юу тохиолдож байгаа. Үгүй 1 сард юу ч мэддэхгүй байжгаад 2 сардаа мэддэгтэй. Чи аль хэдийн чиний хугацаа чи өнгөрцөн байна нөө гэвэл яах юм. Тэгсэн ч гэсэн салж болно шүү дээ. Юу гэсэн үг. Арай асуудалтай салах гэж бөөл юм болно гэхээс биш. Хүүшээ эсвэл гэрлэлтийн баталгаа хүчнтэй хугацаатай баймаар байна тий нэг юм 15 жилээр сонгодог ч юм уу 15 жилийн дараа 2 тал ямар нэг юу бол автоматар сонгогдно гэсэн зүйл залттай. Тийм тий тэгэл яг шинээр хэлж байгаа юм шиг дараа нь унтаж суугаад та ямар ч гэрлэлтийн баталгаагүй байна гэсэн тийм юу даа. Яа. За хараа буухаа юу гэж. Вид мэд шиг байвал амар хүмүүсийн хоорондын харилцаа амар айтайхан байх юм болов. За гэрэлтэй авчруулахын тулд хоёлаа хилцээр хийе. Сунх хэсгээ шийдэх хурлаа. Тэр гэдэг. Гэтэ тэгээ яа тийм. Одоо ингээд бодоход ингээд хүмүүс ингээд хизээ нэгэн цагт салж магадгүй дээ гэсэн бодолтойгоор суудаг гэж бодож байна уу? Үгүй л ахaltaа. Хизээ салахгүй дээ л гэж бодож суудаг л гэдэг. Тийм. Одоогийн ертөнцид гэхдээ тийм байгаад байгаа юм биш үү? Ер нь ингээд нэг сална гэдэг юм тийм нэг ингээд байж боломгүй юм байха болцсон. Аа. Нэг гэрлэлтийг хүмүүс ингээд нэг тийм баг тийм нэг үерхэж байгаа юм шиг үзээд байгаа юм шүү. Ерөнхий хайртууд нь. Харин тийм болохоор хугацаатай баймаар байна гэж. Одоо хэрвээ тийм болж байгаа бол айгүй юу вэ? Сайн байна. Одоо зүгээр салах 2 дахь амьдралаа эхлүүлэх, 3 дахь амьдралаа эхлүүлэх зүгээр тийм нормал үзэгдэл гэж болсон бол айгүй сайн байгаа байхгүй юу. Би тэр одоо нөгөө өлөг болтлоо яриад бидний төрөний дуур ирсэн салтанаад хин хоёрын хэрэг гээл те. Тэгсэн чинь ингээд салхаа зөндөө үзэдсэн гэр бүлийнх нь болохоор нөө чи салж болохгүй яах гээд байгаа юм бэ. Тийм ер нь бол салсан юм ихтэй үнтэй нийгэмд айгүй буруугаар харагддаг гэд тэгсээр байгаа далуулсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэрэн шиг ингээд амар олон юм ихтэй хүмүүс ингээд болохгүй те marriage дотроо ингээд нэг тиймэрхүү нэг тэнэг юм одоо тэнэгч одоо юу ч юм тиймэрхүү ёс заншил маншлыг дагаал ингээл байгаа л ингээл нөгөө нэг эргүү хулгайчийн гарны шүүс болоод амьдраад байгаа гэж бодохоор амар гонигтой байгаас. Хэрвээ хүмүүс ингээд салах окей. За нэг амьдрал болоог бол дараагийнх нь эхлүүлэх окей гэж бүгдээрээ боддог болчвол бас тиймэрхүү асуудал чинь багс юм шиг санагдсан шүү дээ. Сүүлд би тэрийг үзэж байгаад. Юу ч үтж чинь. Яа, бас надад бол угаасаа тэгээд яа. Ер нь ингээд тийм ингээд окей хүмүүс бол тэгэл сална гэж бодож тэгэл гэрлэхгүй шүү дээ. Гэхдээ яг ингээд нэгэнт салцсан бол яг тийм нэг guilt trip байгаад идэх юм шиг санагддаг зарим төрлийн хүмүүсээс. Нэм одоо ингээд нэг тийм нэг одоо англиар second class citizen гэдэг шүү дээ. Одоо нэг 2 дахь иргэн гэдэг шиг. Нэг тийм второстепенний иргэн шиг ингээд салцсан байхлаар зарим хүмүүс нэг тийм арид төдөөд шүү дээ. Нэг би ингээд салцсан өглөө I'm so sorry энэ гэж байдаг нэг тийм тийм эвнэл хүн үхсэн юм шиг тийм нэг зам юу те. Окей, салах бол it's not good. Sorry гэж хэлэх окей. Гэхдээ нэг тийм ингээд
айртууд нь болохоор нэг тийм нэг хүн нас орчихсан юм шиг нэг тийм бүр ингээд нэг яана энэ хүний амьдрал дуусчлаа гэсэн нэг тийм нэг айрт өнгө мөнгөтөж яриад ах шиг удаас те. Нэг тийм төрлийн сэтгхүү байхгүй болчихвол надад бол илүү дээр л юм шиг санагдаж байна. Ягаад гэвэл одоо ингээл dating meeting дээр ч гэсэн ингээл нэг зарим хүмүүс чинь ингээл нэг би ингээд өмнө нөхөртэй их нэртэй байсан энэ төр тийм үү oh my god энэ төр нэг тийм нэг хэрэгэлцсэн бараа худалдаж авч байгаа юм шиг хүн штэ. Тэгээд тэгснэ одоо ч тэгснэ хамгийн амар сонин логик нэм байхгүй. Одоо ч ингээ 10 жил хоёр хүн зүгээр үерхсэн байлаа гэж үү те. Ямар ч ингээд гэрлэлт байхгүй 10 жил хоёлоо үерхэд тэгсэн нөгөө хос нь болохоор 1 жил хоёлоо гэрлэлцсэн байлаа гэж үү. Тэгтээ 1 жил хамт байсан. Одоо за 3 жил. Окей зүгээр 3 жил явчих. За нэг хос 3 жил хамт байгаад гэрэлчихсэн. Нөгөө хос нь болохоор 10 жил хамт байгаад гэрлээгүй. Аль нь илүү гүн relationship байсан бэ? Тэгээд 3 жил хамт гэрэлцсэн байсан хоёр нь одоо саллаа гэж бодоход хүн болгон тэрийг амар ноцтойгоор хүлээж авдаг. Oh my god. Гэрлээ салчихж байгаа юм уу? Дараараа гэд. Тэгсэн болохоор нөгөө 10 жил хоёр байсан хүмүүс ч бол яг бодит байдлаар бол илүү их хоорондойгоо одоо бие бинтгээ коннект хийсэн байгаа шүү дээ. Илүү их ингээл юм туулж ирэл, илүү их юм үзээд, илүү их одоо километр машиндаа хийцэн байгаа шүү дээ. Илүү их одоо километр явцсан байгаа шүү дээ. Тийм мөртлөө 3 жил байсан тэгээд гэрэлцсэн хүмүүсүүдийг хүн болгоо ингээл нэг тийм илүү сериусны хүлээж авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар. Тэгэхээр нэг тийм логикийн талаар бол одоо хүний ингээд relationship-ыг арай өөрөөр хардаг бол илүү одоо эрүүл мэндэд сайн болол гэж би бодод шүү дээ. Тэгэхээр бол товчж ихэд оттой санал нийлж байна. За яа нөө амар бодоноос амар буруу асуучих шүлээ. Ингээ юу ярьч байна тэр гэж зүгээр ингэж сууя. Жөөлж хүлээд баг. Одоо годомч нэгээд хоёр эрэгтэй эмэгтэй хоёр ингээд хэрэлдэжээ. Тэгээ тэнгүүд одоо зодтолдог ч юм уу. Тэнгүүд та нар ингээд очиод чи болооч гэж хэлдэг. Салгая гэж боддог. Хилдэж яах юм бол үгүй зодтолдох юм бол хэл. Ярина. Ивэл ямар хөө байдалтай байгаас шалтгаалж байгаа юм бас муухай ама тий. Их зүгээр хэрүүлэн дээр бол нэг оролцоод зодж ивэл улаан цай ингээд алгадчихээ эмэгтэй хүнийг. Эмэгтэй хүнийг зодож байгаа юм уу? Хоорондоо зодтолдож байгаа биш. За зодтолчих бүр ямар нэгэн байдлаар. Зодооны чи яг хин нэг яасан мэдэхгүй шүү дээ. Тэгэл зодтолтой зөв ямар нэгэн байдлаар эрэгтэй эмэгтэй хүн. Эрэгтэй эмэгтэй хүнээр зодтолтно гэдэг чинь хизээч тийм хүчтэй зүрхтэй зодоо биш байхгүй юу? Тийш. Тийм. Тэгэхээр ерөөсөө угаасаа нударгаа шийдэх ёсгүй асуудал байхгүй тэр чинь. Юу ч басан байлаа гэж. Очоод болоо гэж салах уу? Ямар нэг юм хийлээд цагдаа дуудах уу? Тэгнэ. За цагдаа дуудахгүй бол мэдэхгүй байна. Гэхдээ эхлээд бол ер нь бол салахыг орлоо. Би тэр нөгөө дахиад нөгөө тэр солтоонод энэ тэр ингээд юуг нь харсан чинь ингээд улаан цай ингээд годомжин зодоод байгаа нь тэр нөгөө юуны харанд багалзуурдж аваад тэгээ хажуугаар зөндөө хүмүүс ингээд өнгөрөөд байгаа байхгүй юу? Зүгээр. Ямар. Хараад харчаал ингээд өнгөрөөд байгаа байхгүй. Тэгээ тэр хоолны газар зөндөө олон минут биш зөндөө олон цаг зодож явахад ажилчид нь байсан гэж аах тэр ресторанын ажилчид. Тэгэд ихэнх нь ерөөсөө зүгээр энэ эрэгтэй эмэгтэй хоёрын асуудалд ороод яах юм бэ? Энэ боссын асуудалд ороод яах юм бэ гэж бодсон. Монгол зөндөө тийм шүү дээ. Бүр тийм үг өгдөг шүү дээ. Эр эмийн хооронд илжиг бүүж ороолоо. Тэрс ингээд хажууд нь ингээд одоо хажуудлын айл нь ингээд зодтолтоод байхад ер нь бол цагдаа дууддаг хүн бол амар ховор юм шиг байна. За нэг дууд нь хоёр дахь бол хизээс дууддаг юм шиг. Нэг дууд чингууд нөгөө хүмүүс нь тэгдэв шүм одоо яагаад над дээр цагдаа дуудаж байгаа юм гээд. Тэгэл нөгөө тэгтээ тэр нөгөө хажуудлын айлтайгаа хэдэн жил байх нь мэддэхгүй учраас дараагийн удаа цаац шиг гэл хайчдаг. Тэгэл юу дээ нэг согтуу нөхөр гэртээ ирээл лагсантай байл. Хөөхтөд ойрлуулаад технэрээ зодвол тэгэл тийм амьдрал бүгдээр дасцсан юм шиг санагдаад байгаа хөөхгүй. Тэгээ тэр чинь тэр нөгөө domestic violence гэдэг байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь амар өдөөж идэг, өөгшүүлж идэг тийм юм шиг санагдаад байгаа. Тийм хүлцэнгүй байх. Тийм болохоор зүгээр янз бүр ингээд чи хажуудал чинь тийм хүчирхийлэл болоод байна гэх юм бол дудаалах хэрэгтэй. Чи одоо хин чамааг одоо хараагаа зүхээ чи ямар тэнийг новш гэсэн ч юм аахгүй. Үгүй буруу юм бол буруу л. Чамтаа санал нийлэх албагүй. Тийм шиг санагдсан. Тэгэд манай хууль бас амар тэнийг юм билээ штэ.
тэр нөгөө дуудлага өгөөд хэрэг одоо нөгөө очоод тэр дуудлагын дагуу очингууд нөгөө хоёр болж мэлцэн ч юм уу эсвэл задулж исэн өнөө биш яагачгүй магаачгүй тэр гэтгчих юм бол амар нөгөө дуудлага өгсөн хуурамч дуудлага өгсөн гэж амар одоо бас тоогох морох ч юм уу тийм асуудал гарч ирд юм билээ штэ. Тэр мэрийг өөрчлөмөр байгаа байхгүй. Тэгэхгүй тэгээ ингээл эсвэл тэгдэг заа. Тэгэд эсвэл хин дуудлага өгсөн бэ гэдгийг оцсон хүнд хэлцдэг заа. Танаа одоо тэр айлын тэр хүн ингэж хэлсэн гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нөгөөдөл нь эргээд нөгөө хүн дээр очиж ч юм уу яаж байгаа гэдэг тийм гарна штэ. Тэнгүүт чи яг тэр нөгөө эргээд тэр хүн дахиж яахгүй байх амар өслөө бүрлээд байгаа байхгүй. Тэрхүү одоо нэг ийм балан юмнуудыг болиулмаар байгаа. Тэр дуудлага өгсөн одоо нэрээ нууцлах хэрэгтэй байдаг ч юм уу тий ядаж. Эсвэл одоо юу гэдгийг тэр хүн нүггүй гэж хэлсэн ч гэсэн одоо нөгөө юу гэдэг задуулж байгаа хүн нүггүй гэж хэлсэн ч гэсэн энэ дуудлагын дагуу бид нар шалгах хэрэгтэй гэж ядаж ороод нэг харцдаг ч юм уу тий. Тийм юм л баймаар байгаа. Тэгэхгүй тэгээ ингээл задуулж байгаа мэдхгүй ядаж гэр бүлийн хүчрхийлт байгаа хүн чинь дахиад нэм задуулахгүй тулд үгүй л гэж хэлж штий юм зү. Авраарай гэдэг ч юм уу тийм юмд одоо хэлхээс айдаг болцсон байгаа нөхцөлөдөлд бол урдын явуулахын төгс болвол за ягачгүй гэл явуулж хахад шууд хамгаалал ороод яадаг. Тэгээ эсвэл нөгөө нэг юм дохио яваад гэдэг штэ тий нэг гэр бүлийн хүчрхийлт төрч байгаа бол нэг юм дохио өгөөрэй хүн дэнтэр гэж мэгээд байдаг. Тиймэрхүү ядаж нэг дохио мөхөд нэгдсэн юмтай болчмаар юм байна. Наа чинь бол ингээд амар dark сэдвэр ирлээ баярлаа. Би бас нэг амар гонигтай юм ярих уу. Юу ярьж байгаа шорч. Энэ Доминиканд ерөөсөө салцсан байсан. Биш эхнэрээс салцсан байсан гэж тийж орчлоо шүү дээ. Амар гонигтай хин бууц ийсэ. Гарсан шүү дээ. Амар гонигтай бууц ийсэ. Хөөргөл чимгцээ хэлсэн шүү дээ. Тэрнээс л яаж чимгэх. Тэр бүр ингээд за тэр чимхэлт үнхэлт хэлбэр ч яах вэ? Тэр чинь тэгээд идэж болж байгаа. Амт чадаагүй шүү дээ. Амтан дээр шүү дээ жинхэнэ фейлсэн. Нэг хүүхний юу үзсэн аахгүй Instagram үзсэн аахгүй. Тэгээд чи амар гоё шүлтэй ихэнд бол мэ сой соус идэг, давс идэг, перс идэг гэл. Яг тэгээд дэрийн дагсан чи сой соус нэгтцээ. Амар шивэршиг амт. Шивэршиг. Яа. Түрстэ. Зөөхийг идчихгүй байсан. Тэгэл зүгээр шүү дээ. Яасан? Зөөхий тавьж байгаа идчихгүй байсан дээр нь тэгэл. Үгүй тэр бүр ингээд нөгөө сой соус нэгтцсэн болохоор бүр ингээд нэг тийм сой соус чи яг тааруулахгүй л уусаа зааваа штэ. Яг нэг юм зааваа сой соус нямтай юу. Тэгээд тэрийг бол хийжээш надаас өөр хүн би нөгөө хийгээд үлсэн тулдаад хийцэн. Өөр хүнд өгөх юм бол тэр боо тулгсан ч идэхгүй байх. Арай би нэг удаа мантун оромо хийх гээд тэгээд бөө юм болдог аахгүй яаж найзалаад байх та. Тэгээд амар гой оромо хийж тэгээд би гойрлуулаа ингээл бөө юм болгоод нөгөө ч ингээ оройжгаа өсөөлөж байгаа штэ. Тэгээд би зүгээр ястан нэрэ би амар гой оромо хийдэнгээд хідэн цаг хүлээл гэсэн за өдрөөс хойш нөгөө оромог нь болохгүй хөөлгөж хөөлгөж штэ. Тэгээд нөгөө нэг юун дээр үгүй ерөөсөө амархан биш юм лээ. Тэгээ ингээ гараад ирсэн чинь оромог маань ингээ бүр яг орооцсон лаам л та. Гэтэ ингээ хөвсгэр гэж ингээ хоцгор заяа. Хаа хөвгтэй заяа. Хөөгөөгүй харч нэг юм хар болчт юм байлээ шүү дээ. Тэгээ манайд найз залуу бүр бөө ороолоо зүг нөгөө үлдсэн эрэгтэй хүнчээс амар юм байлээ шүү дээ. Нөгөө тэгээ би болохоор ингээ нөгөө банцандаас гоё л онцтой хям нэгдчих. Яа тэг би дахиж юм тийм оромог хийх болдгийг бодсон. Монголд ороож л болт юм бэл. Байж да. Сая манай найз залуу гэж ярив. Үгүй X найз залуу. Аа. Яг гэдэг биш. За. Шот өөзөг зогсоох гэж за боли. За баяртай манай хаа. Оо юу хэлээ энэ гэж хүй. Юу хэлж юу энэ гэж байна. Тэгсэн байсан. Тийм output хоёр тийм ер нь адилхан юм байна да. Нэг нь ухтыг талах хэдэ хийгээл нэг нь соёо суустай бууц хийгээл. Бууц хийх бол ерөөс амархан биш юм билээ. Тэгээд хүмүүс тэгээд авахгүй чи өмнө ингээд амталчаад ингээд шараад тэгээд амтын ингээд юу яачих болно штэ шалгачиж болно штэ гэдэг. Тэгээд ихтцэн юм чи тэгээд яаж тааруулах юм? Дахиад нэмж ус хийж байгаа гал. Бах нэмэн штэ. Мах нэмэн штэ. Ус хийхэр чин тэг чам махны чамд байхгүй ч тийм үстэй. Өшөө мах нэмэн.
Лээ. Ер нь бол нэмсэн махаа зүгээр чинь автлаа. жоохон амтаа оруулахгүй бол би яг чамтай адилхан тэгжсэн нэг удаа давсан нэгтүүлээ тэгээд нэг хүний юу хоол хийх гэжсэн чинь 5 хүний хоол болгоод. Йоо. Би тийм хоолнд амар дургу. Йоо, бүр амар заваа санагдав. Хөрөгчнийхөө юмаа дуусгацсан. Тэгэл яасан шүү дээ. Тэгдэм байлаа манайхаа. Зөв. Тэгээд захиадад амьдэрч. Тийм зүгээр хөлдөөсөн бууз авсан чи хамаагүй дээр үлээ. Хараа би нэг жигнөр бууз хийх гэж биш хоёр жигнөр бууз хийх гэж хэдэн цаг болсон бэ? Fuck би баг 3 цаг болсон. 4 цаг болсон. Тэгээ би тэр чинь худалдаж авахд хэдэн доллар авах юм? $40. $40 тэр жаа таална гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь $20 тийм үү? Би 4 цагт ажиллах юм бол юу вэ? Уучлаарай тэр чи хэд нуглаа олчтiin байгаа сте. Би тэгээ зээл хөлдөөр аваад зүгээр үлцээ юу гэдэг тэр мөнгө чинь нэг үлдсэн нэг цагт нь ажиллаад болох юм байл гэж бодсон шин. Та нар тэгвэл ингэж болоход чи ингэж нэг хүүхэнтэй суусан чаа. Аа. Дандаа юм бэлэм аваад байвал яг ингэж ерөөсөө бууз хийж чаддгүй, оромог хийж чаддгүй тэгээд Монгол яг нэг тийм гоё хоол хийж чаддгүй. Дандаа ингэ бэлэм аваад хийгээд байвал уурч өгөх үү? Тойрыг. Дад. Гайгүй. Гэтэ би яг нэг гайгүй юм байна дөө. Нэх уурлаад чадахгүй байгаа юм. Би яаж чадахгүй байгаа юм чадах юм. Хэцүү шүү дээ. Хэрвээ чаддаг байгаа надад хийж өгөхгүй байгаа юм. Асуудал шүү. Come on тийм ээ. Ядс нэг сардаа нэг удаа цөө идэгчлээ, нэг шүлий идэгчлээ. Чаддаг юм харуулах хэрэггүй мэн тий. Юм чаддгүй л юм шиг байж хэрэгтэй байна. Онцгой би л Мексик хүүхэнтэй суучаад надаа цөө хийгээд гэж чадахгүй байхад нь би чи та ихнэр биш вэ гэдэг л тэнийг асуудал өстэй. Үгүй чи миний хоолыг гэдэг Монгол хүн гэсэн одоо би Монгол хүн гэхдээ би бууз хийж чадахгүй л байгаа шүү дээ. Тэнгүүтээ би чадахгүй байхад нь чи бууз хийж өгөө гэд нэхэдэл тэр чи гэр бүл явж эхэллээ шүү дээ. Гэнэрэ. Тийм. Ивэл уурлах юм уу? Ивэл л уурлах уу хөлсөн дөө. Юу хоол Ивэл өөрөө тэр надад ч ивэл амар манипуляцийн хоёлаа сурцгаа зааж өгөөд хоёлаа Google дээр сурангуудаа зааж өгөнгөтэй дараа одоо хийж өгөлдөө. Тэр чи өөрөөр хэлнэ штэ. Чи нөө нэг сурсан хоолоо хийж үзүүлэхөө энэ гэж хүмүүнд яриад амар мундаг хийдэг те энэ. Миний хайр гоё хоол сурсан энэ гэж хүмүүст ярьж мөрөөд. Миний хайр л бууцыг хамгийн гоё хийдэг юм байлаа. Чиний хайрд маргааш игээд үзүүлчих юм аа. Зүгшдгүйгөө. Надад бол ямар ч хамаахгүй. Яс хоол хийж чаддаг байх юм бол бонус. Тэрийг бол ойлгож байна. Гэхдээ би бол тэрийг бонус л гэж үзнэ. Яг тийм шаардлага бол биш. Би бол өөрөө бол яг гайгүй хоол хийчдэг тий. Тэгээд заалчгүй хоол хиймээр санагдаад байх юм бол яа би хийгээд өгч болно. Нөгөө хүн маань тэгээд өөрөө өөр аргаар тэгээд relationship-д нэмрэлдэг байвал тэгээд зүгээр штэ. Хоол захиалдаг гад би угаасаа нэг өөрөө гадуур идэх амар дуртай юм байхгүй юу? Зашгүй шүү. Ресторан орж ирж юм идэх дуртай. Сүүлийн үед нь delivery бас сонирхоод байгаа. Тэгээд ингээд нэг өөр төрлийн хоол ингээд өөр culture-ийн хоол шүү дээ. Нэг өдөр sushi идэл, нэг өдөр Mexican хоол идэл, нэг өдөр юу Cuban хоол идэл, нэг өдөр Орос гэл нэг тиймэрхүү хооллох дуртай. Тийм болохоор надад бол гадуур идэж явах бол зөв мөнгөний асуудал гэхээс бол яг тийм хувийн юм бол тийм ямар ч юм байхгүй. Асуудал байхгүй. Гүшээ. Зүг. Хоёлаа хамт сурья юу гэдэг чинь яг харлаараа манипуляц болтیں۔ Хоёлаа Google-тэй чиний сурын мөрөгд чи яг хэр манипуляц. Би сая гинт амир өөрийгөө бодлоо ингэсэн байхгүй юу? Өстөр нөгөө нэг шуудангаа надад хэвэн морсон байхгүй. Тэгээ манай хөлт ингэсэн байхгүй юу? Ээжи хэвэн баан дээр чи сүдэ цааш хийж иддэг те гэдэгхгүй. Тэгэхээр тийштэй гэдгсэн чи ээж таадаа сүдэ цааш ханаад өгч гэсэн байхгүй. Тэгэхээр би миний хоёлаа хамт хийцгээ. Чи энийг сурчих юм бол дараа нь ээж байхгүйсэн ч гэсэн чи сүдэцээгээ дуучин штэ гэж байгаа бит хоёр хамт сүдэцээж байгаа нөгөөдөг ч амархан юм байдаг гэж мэгээд өнөөдөр өглөө бас чансан байхгүй.
Тэ одоо энэ манай манипуляц уу? Надад сурцгаая. Дараа чи өөрөө хий гэдэг чинь. Дараа нь охиноороо сүйдэ цай хэл гэж уугч шин үдчихэж байгаа. Чи өөртөө ашигтай байдлаараа эргүүлээд байх юм бол манипуляц шүү дээ. Чи их нь үрдэ юм зааж өгч байгаас юм биш юм уу? Наа чи хоёулаа манипуляц бөгөөд бас яаж та яг л хамгийн гол нь юм болчих واخ энийг ямар шалтгаанаар хийж байгаа нь яг манипуляц үгүй бенефишл байгаа юм бол тэр чинь манипуляц гэж шүү дээ. Чи өөрөө хоол хиймээргүй охинороо хоол хийлгмээр байгаад тэ охиндоо миний охин сур ээж ингээд амаараа зааж гэж наатаа ингэж ашиглал бүр буруу байхгүй. Чи одоо нэг тим хийгээд өгчихгүй гэд тэр нөгөө тэ шаардаад эхлэх юм бол чаддсан байж гэл эхэндээ уул амар гоё миний охин гэж байгаа л энэ явдлаас хойш 1 жилийн дараа ингээл гэртээ орж ирэхэд нэг цай майч байхгүй гэж эхлэн штэ сурцаг гэдэг мэдсэн чинь чаддаг гэдэг мэдсэн болохоор тэгэл нэг танил дүр зураг байх гэж мэдмээр юм бэ шүү. Тийм бэ. Эргэж хармаар юм. Залуучуудыг тэгмээр юм байна айзаа шууд сайхан цовь ихий зааж өгöd. Гэтэ би чадахгүй хөө айгвал нөгөө гурлаа зүгэлдэж чаддгүй юм чинь. Та нарын гурил ингээ бөөрнхий олдгүй ингээ хэлтгэхэр. Бөөрнхий болдгүй ш. Бөөрнхий хэлдэж ямар хэцүү юм бэ? Минийх ингээ бөөрнхий чаддгүй. Надаа ингээд ийм том юу гэдүүлээ. Гамбанц. Тэгэд илдүүр хоёр байх юм бол баймар гоё илдэж чадна. Би чадна гэж. Тийм ямар лаг юм. Энд болохоор ингээд юу байхгүй. Жижигхэн юм дээр чинь чаддгүй юм л. Янз бүр болоод. Ингээд нэг талруу дарангууд угсаа яг том дэлгүүрт байдгүй гэж үү? Тийм гамбан 100 мэдгүй. Тийм үү? Байдгүй л авъя. Байж л ааш. Байж л та. За тэгвэл авъя. Би чамд амар гоё бөөрнхий илдэж сургая харуулъя. Тэгээч найзаа. Би гурил идэх юу 102 амар дуургүй амар ядаргаатай ажил. Надаа л. Тэг санагддаг даа шүү дээ. Илдэх бүр хамгийн аимшигтай. Вирусоо илдэж чаддгүй болохоор. Яг гоё илдэх юм бол гайгүй. Гэтэ ингээд нэг юм юу ингээд ширээгээ цэвэрлээл арчаал тэ дезинфект хийгээл тэгэл гурил нуурал цацаал бэлдээл нөгөөтгөө амраагаал гараа угаагаал тэгснэ өөр юм хийж 30 минут өөр юм хийж гэх шиг тэ тэгснэ буцаж чуржээд нэг гурил нэгээд талмаалхан тэр их тэгдэг штэ гурилаа ингээл 30 минут амраал гэх юм тэгэл амраах юм тэгснэ тэрийг 3 нуглаа нөгөөд нь хуруунд наалдаал бүхэм наалдаал гурил тос мос энэ тэргээл тэгснэ ахаал 30 минут амраа тэгээд 12 цаг амраа мам тэгээд байх цаг 12 цаг хизээ тэгж цөө ийдсэн гурил илжсэн солиордөө талах эсрэхэд тэгдэг штэ талах эсрэхэд талах болохоо цөөнг гурил тэхгүй юм. Тэр нэг яадаг франц талах ба штэ юу лээ 48 72 цаг лөө 72 цаг бэлддэг тийм талах мөн тэр байт юм билээ ш. Тэр нь хийж үтсэн ш. Бөө ажил. Гэтэ энтхийн гурил ерөөсөө Монгол гурил шиг нэг тийм гоё болдгоо ш. Ийм Монголд ингээд зуураад ингээд тавьчингууд ингээд удах тусмаа ингээд гоё хатуураад ихтэй ш. Ер нь бол энд болохоор ингээд зуураад ингээд жоохон удчих юм бол бүр ингээд шингэн болоод гачин заа юм бол. Тийм. Танах ч ясаа зүг газар вэ. Гэтэ мэдгүй би буруу гурил авдаг байж магадгүй энэ амар бол янзын гурил. Ядаргаатай том гурил. Монголоос гурил захиж авчраалаач. За яшгүй. Ачаа мачаа карга мөрг. Нэг сайхан 5 жилийн гурил ингэ нөгөө шуудатай байдсан шүү дээ. Тийм гурил ингээд ачуулсан. За яшгүй. Илүү ачаа мач нэмэгдлээ төрсөн ба. Тийм үнтэй гурил болно шүү дээ. Хоонтэй нас тий. Тэгэл чи зөвхөн ингээл тусгай хүмүүс цав яж өгдөг тэр гурлаараа хад ядаргаа. Лол. Гоё тэгвэл очиж иднэ найзаа. Чамаг хэр холоос гурил авчих. Би сая Instagram үзчихээд нэг юм олж нээсэн ч хөөх те хүмүүс мэддэгдсэн тохтой. Миний хувьд нээлттэй. Гоцээ. Гурлаа илтчихэд хайрлан тавин дотор хайрж болох юм билээ шүү дээ. Болно шүү дээ. Тэрийг олж мэдсэн. Одоо настай лээ. Одоо гурлаа цөөнгийн гурлыг хайж нэг өдөр цөв ээж үзэн. Тийм. Өөч тэгээ бас наад чин тэгж тортия хийдэг штэ. Гурилны тортия. За Мексик чин зүгээр гам торт.
Заримдаа амар обс юм ярьдаг юм шиг гон тий. Тэгдэж штэ. Тэрийг би мэдэхгүй. Sorry явуулаарай. Хорвоо ирснээс тэр бид нар анх удаа л амьдарч үзэж юм шүү те. Бүх юмыг мэдэхгүй л. Бүхнийг сураад төрөхгүй юм да. Тэг сая үгүй тэгж тим амир ёо жоохон муухагаар хэлсэн үү сая? Sorry. Би жоок жогч. Мэдээгүй. Би ойлгохгүй байна. Хөөрхөж тоо нэг хөөрхөний жоох огтуд чиг хоолой. Би сая нэг юм анзаарлаа. Би амар гонигтай юм анзаарлаа. За яасан бэ? Ингэхдээ амар сони асуулт байгаа байхгүй. Би ингээд нэг найзууд байхгүй. Тэгээ ер нь бол хамт ингээд ханг аут их амар гоё эсэ юм. Ер нь бол миний best friend-ууд нэг байхгүй. Тэр ингээд сүүлийн үед ингээд яг ингээд тэр хүн яг ингээд яг амьдрал нь амар стресстэй байгаад байгаа. Тэ? Ер нь юу гэдэг чинь нэг бизнес болохгүй. Тэгээ дээрэс нь ингээд single dad тахгүй юу? Тэгээд хүн чинь ингээд найзуудтай ингээд hang out хийгээл бүр гоё ингээд relax болоод юу гэдэг тийм стрессээ тайлах гэж очиж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл тэр хүнтэй уулзж байгаа шүү дээ. Сүүлийн үед тэр хүнтэй ингээд уулзаад ингээд суугаад ингээд ганц хоёр drink уугаад ингээд ерөөсөө тийм таашаалхаа болчих юм. Ерөөсөө тийм юу гэдэг таашаалаа гэдэг чинь буруу гэн те. Тийм hang out хийсэн юм шиг болохгүй. Болохоо бүр тэрнээсээ эсрэгээр бүр ингээм амар стресстэй ингээд бухимдаад ямар нэгэн байдлаар нэг сонирн байдлаар ингээд гэртээ хардаг болчих юм. Яг хэрэлдэхгүй те бид өөр ингээд хэрэлдэхгүй гэтэл ингээд ярьж байгаа амж байгаа хабибинтэй бид өөр ингээд харьцаж байгаа тоон мон ингээд амар сонирн ингээд ерөөсөлдөө нэг спорт ярьсан ч санал нийлэхгүй жоох шиг те тэгэл урд нь чи ингээд хэрвээ санал нийлэхгүй тийм хаа жок мөг болгоол ингээд өнгөрөөж ингээд гэсэн чинь ерөөсөө одоо ерөөсөө тийм биш болсон. Тийм үед одоо яг яах ёстой юм бол цаг л болох хэрэгтэй. Энэ заяат хоёр яг тийм болцсон гэсэн. Би уус тэрийг амар ойлгохгүй гэсэн. Ингээл өмнө чинь бит хоёр ингээл аймаа нэж хөрөөл бүх юм дээр ингээл хамт байж байгаа л. Тэгээ яг би нөгөө нэг өөрийгөө яадаг хэсэг биш нөгөө бүхнээс тусгаарладаг хэсгийн өмнөхөө яг бит хоёр тийм болцсон. Тэндээ заяа санал нийлэх байх гэж бодож чинь. Тэгэл ингээл хоёулаа ингээл юм хийж бихээр зэрэг амар хэцүү ингээл. Тэг ингээд миний ингээд хэцүү байгаа тэр хүнд бас амар хэцүү байгаад байгааг би ингээд хараад мэдчихэж байгаа шүү дээ ингээл. Тэгээ тэгэнгүүт ингээд найз нөхд маань тийм байгаад эхлэнгүүт би ингээд яа тийм лээ. Тэр хүн ингээд шууд ингээд өөрийгөө тусгаалж эхэлт юм лээ. Тэгэхээр зэрэг тэгээ удахгүй юу баг тэх бах туу тэр хүн ч гэсэн тэгэл тэр үед нь сайхан ойлгоод загийн нөгөө л ячихгүй. Өөрийгөө ирэх хугацаанд 5 шил би нуугаад зүгээр ал тийм даа гэсэн. Тэгж болчихно. Тэнгүүтээ заримдаа тэгдэг байхгүй. Чи наадтай ингээд уулзсан. Би одоо заримдаа ингээд миний ажил болохгүй. Ингээд уулзч болохгүй. Тэнгүү чи наадтай уулзах ойлчлоо. Чи наваа ингээд тоохоо ойлчлоо. Тэгээд үгүй хэддэг байхгүй. Тэгэхээр бас ингээд шууд ингээд хайжиж болохгүй. Гэхдээ тэгэл уулзалж байгаа сонсоол өгчихгүй да. Тэгэл яхад яг сонсож байгаа юм шиг царайлаа сууж байгаа. Тэр хүнд бол чиний сонсож байгаа хэсэг хамаагүй зүгээр л ханд жоохон ярих л юм хэрэгтэй л байгаа бах. Тэгэл хэцүү байгаад байгаа л эсвэл бүр тайлбарлахгүй байна. За чи ингэж яаж байна. Ер нь баг яавал яасан юм бэ? Тийм харин тэгж асуухчихсан. Хоорондоо яг энэ тухай ярьж үзчихсэн үү гэд. Гомдчихно гэдэг юм. Магадгүй тэр туслах юм бол. Тийм нөгөө хүнд ер нь хэр open иймэрхүү ингээд нэг нүгөө ярих та. Би тэгж асууж болно. Гэтэ би хариулт найлаад мэдчихээн л да. Юу гэх юм. Өөрөөгөө л өмөр шүү дээ. Би яац нэ. Зүгээр л шүү дээ. Олон хүүхдээ single-дэд бол хэцүү баха. Тэр нь тэгэл. Олон хүүхдтэй биш ганц хүүхдтэй. Би тэгээ хилдэ чи ингэ яагаад ингэ над руу ингэж яриад байгаа. Яагаад чи ингэ чи жоохон авиртай болоод байна юм уу гэл. Би зүгээр л ярьж би зүгээр л шүү дээ. Би зүгээр л л гэдэг. Би зүгээр биш байгааг мэдээд байгаа байхгүй. Үгүй. Тойрын амьдрал ингээ хоёр өөр болчихж байгаа байхгүй юу? Ингээд тэр хүний хүүхдтэй буцаа хүүхдтэй болчихж байгаа сте. Өмнө ингээд хамт амьдрдаггүй байсан болохоор тэр ингээд амьдралын мөчлөг нь ингээд шууд ондоо болоод эхэлж байгаа байхгүй юу? Ингээл хүссэн үедээ шавууддаг ч юм уу. За одоо мэдгүй нэг юм single байх одоо байх хүүхднийг хамтдаа байх ч шалгондоо яг тийм болохоор тэрэн дээр ингээд нөгөө тойлот хоёр яг хоёр өөр амьдраад эхлэхээр жоохон нөгөө юуны зүрөө гарч ах амьдралын зүрөө тэгээд нэг чи хүмүүнтэй суугаад муугаад ингээд эхлэхээр хоёр буцаад агуул ойлгодог болж ирэх байх гэж би бодож байна. Эсвэл хүүхэд нь их сургууль ороод ч юм уу тий.
хийм болвол тиймэрхүү юмнаас л болж байгаа. Тэр хүний амьдралын юун шанд хэмнэлэн шал өөрлөсөн байгаа байхгүй. Мэдгүй найзууд дээр л тэгж харагддээ шүү дээ. Хүнтэй суучингууд ингээд хүнтэй суу хүүхд гаргачаараа ингээд миний амьдралын хэмнэлтэй ингээд өөр болчих шүү дээ. Тэд нар ч ингээд дүүртөө хүүхдтэй цагаа гарна. Тэнгүүд ингээд ярих юм нэгт багсаж ирээд эсвэл ингээд нэг юм хоёр өөр амьдраад ирэхлээрээ жоохон тийм өөр болчт юм байна гэж би бодсон. Адилхан юмнууд зөөрөөд нэ. Тийм байж магадгүй баха. Тийм байж магадгүй гэж би бодлоо. Тэгэхээр хүлээцтэй л хүлээжсэн дээр баг. Тэгэл юм дээ. Цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг байна. Бүхнийг харуулна. Яг нэг тийм юм байгаад идэг юм бэлээ. Ер нь ингээд одоо ингээд цаг хугацаа өнгөрөхлөөр зарим ингээд одоо уулзаагүй найзуудтайгаа дахиж уулзахлаар ингээд нэг сэтгэхүйн өөр болцсон ингээд мэдгдэг гэх юм уу та тий. Тэгээд яг заавалчгүй ингээд яг ингээд зөөр ингээд өөр одоо ингээд хүмүүс чинь ингээд залуудаа ялангуяа нэг бие биентэй хэмжээний цаг хугацаа өнгөрдөг болохоор яг ингээд нэг юу авж байгаа мэдээлэл, авж байгаа мэдлэг энэ юмнууд нь бүгдээрээ төстэй байгаад байдаг. Тэгэхээр ингээд яриа мэрэ санал юмнууд нийлдэг. Тэгээд жоохон зайтай болоод эхлэхээр ингээд өөр талаас өөр газруудаас мэдээлэл авал те өөр юмд итгэдэг болоо өөр төрлийн одоо сэтгхүүтэй болол. Тэгээд дараа нь уулзахлаар нэг тийм нэг өөр хүн болсон. Тэр нь мэдэгдээд байдаг. Тэгдэж шүү. Өөр хүн болж хуурж байгааг нь те. Тэгэхээр тэр нь бол яг ингээд найзлал нөхөрлөлийн бол ингээд багасгаж байгаа биш. Гэхдээ ингээд ер нь бол тайрын одоо friendship чинь өөр төрлийн одоо араанд орж байгаа гэсэн тийм нэг мэдрэмж төрүүлдэг гэх юм уу да. Тэ? Зарим нөхцөл байдалд бол магадгүй хөндөрдөг байж магадгүй. Тэ? Тэрэнд бол хэнийч буруу биш зүгээр л өөр болцсон учраас. Тэгээд тийм нөхцөл байдалд бол одоо яахыг өстой мэдээгүй. Тэ? Нэг бол хоорондоо яриад тэргээ шийддэг бол. Ер нь гэхдээ юунаас болж найзлсан бэ гэдэг чинь бас амар чухал асуудал юм шүү энэ дээр. Яг зүгээр уудаг найзууд байсан уу, уулан талхдаг найзууд байсан уу, подкаст хийдэг найзууд байсан уу, подолко тайлдаг найзууд байсан уу. Эсвэл найзууд юм шүү. Яа. Тэгэл юм байна. За. Баярлаа гэж. За баярлалаа энэ гэж өгдөө. Хүүшээ тэгсэн чинь ингэсэн. Надад амар гоё юм тохиолдсон. Би ойрт хүнтэй сэтгэнээгүй байж байгаад би математикийн багш яасан сайхан сэтгэнтэй. Ойрт гинэ харин тийм сайхан байж байна. Өгөөгөө тэр чинь нэг юм герман залуутай герман нэг юм европ залууч нэг ондоо байдаг шүү. Би ерөөсөө Аз залуутай сэтгэнж үзэж байгаагүй юм байна. За. Монголоос нөгөө од шиг залуу юу? Үгүй тэрийг дахиж хараагүй. Би өчигдөр жимд явахгүй явж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хэр зузаан чинь юу хашраадах шиг санагдахгүй юу? Тэг би одоо юу хашраад байгаа юм бол доо гэд би тест амар дэлбэрсэн царайтай юм явжсэн байхгүй юу? Тэг ингээд эргээ харсан чинь нэг хятад залуу ингээд ойрлоод тахгүй юу? Тэг би яасан бол гэж хөвчаасан чинь би ингээд онгоцны бодлоо авсан чинь ингээд надад туслаач билет авах гэсэн ингээд тэгээд би нөгөөд гэж ингээд би бас барыг тэгж онгоцны бодлоо явахдаа билет авч үзээгүй юм штэ. Бөө юм болж яж нэг билет битгаар авдаг байхгүй юу? Тэгээдсэн чинь нөгөөд гэж ингээд амар хараалсахгүй дээрээс тоош амар хараалсан. Тэгж тийжсэн. Амар аяхан чи хятад уу гэдэг байхгүй юу. Тэг би хөөгөө гэсэн байхгүй гэсэн чинь чи хараа яг хятад чиг харагдаад гэжихгүй би өөгөө мөгөө гэл тэгээдсэн чинь хоёлаа бахан амьдрал яриад нөгөөх нь чинь нөгөө хурдны юугаар эспанаар юу гэлээ хурдны метрогоор онгоцны бодлоо явах чаа штэ. Тэгээ миний нөгөө нэг би миний явах гэсэн бас 10 минутын дараа байж тараа тий би тэр залуу хүргэж мөргөж өгөө заяа. Тэгээд нөгөөд чи ингээд чи энэ тест юу юм бэ би одоо ингээд ахиа удахгүй буцаад ингээд мөхийн дээр нь мэрнэ гээд амар гоё ясан. Тэгээд би хөөх би ингээд надад л амар сануулсан би яг үнийг хэлгээд хятад залуутай ерөөсөө сэтгэнж үзээгүй амьдралтаа баг анхудаа тэг сэтгэнж үзсэн. Тэгээд амар сонирхол идэм бил гоё л эс. Тэг яаж чад нэг муухай царай тавьж байгаа хүнтэй сэтгэнсэн бол. Тэг би ерөн хүн жоохон мартчихсан байна да гэж бодсон. Нэг хүмүүнтэй сэтгэх мэдхэнхээ мэдгүй. Нэг тийм юм ойрд математикийн багшаас хойш тийм болоогүй болохоор хүний хэцүү нас. Одоо яахаар намайг агиул нөгөө юугээ бодчихноо. Арс өнгөөр ялгуурлан гадууртай хятад залуу яатсан мац ингээд. Тэг ерөөсөө нэг юм. Гэн чамаагаар бүр эсрэгээр чим хожаата мужаата хийвэ. Яа. Монголч бас хөөхөө өөрсдөө амар racist штэ. Би тийм биш шүү дадалуу. Тэжгүй би ч ерөөсөө хятад залуу тийм амар
дэжгүй яриа хүрээтэй гэж бодож байгаагүй байхгүй юу? Тэгсэн чинь нэрээ дэжгүй яриа хүрээтэй юм бэлээ. Бас Чи яг ямар гэж намхан бодсон? залуу байсан гэсэн мөртлөө мэдгүй нэг юм жаан гэж ярьдаг шиг л гэж бодсон байхгүй юу? Тэг нэг юм хэцүү ярьдаг шүү дээ. Жаахан. Тэг аялал маялахтаа ярьж байхаар нэг юм. Тий. Өөрөө бас байлаар тий стереотипикал тий рейсизм байсан л байгаа байхгүй заяа өөрөө. Үгүй тэр чинь ерөөсөө тийм ялгуултай хамаагүй шүү дээ. Тэр чинь зүгээр нэг юм хүнийг ингээд тийм тэр хүмүүс чинь тэгдэг штэ гэдэг нэг юм стереотипд оруулаад. Үгүй яг тиймдээ биш ёо. Чи тэгсэн байна. Үгүй. За боруугаар ойлгол лээ. Ямар аваад. Надад л гоё ясаа. Би тэгж л тэрийг л ярих гэж утсан амар гоё догтлсон го. Боллоо. Чи тэгтээ ингээд хүмүүстэй ингээд одоо флирт мэрт энэ төр хийж байгааг удалсан. Ер нь бол төсөрсөн юм шиг санагдаж байна. Харин тий. Яаж санагдаж байна. Харин тий. Нэг юм хот санагдаж. Юун төсөр чи одоо ингээд яаж ярих марихаа мартцсан биш. Зүгээр чамд өөрт чи эсвэл ингээд бүр яг ингээд залуучуудаа яаж ярьдгаа мартаад байна уу? Эсвэл зүгээр ингээд нэг сандралтын байдалтай зүгээр нэг тийм юм хийгээг болоо uncomfortable байсан уу? Эсвэл зүгээр л ингээд бүр ингээд геймээ алдсан юм шиг санагдсан. Үгүй надаа ялахад амар хэцүүсэн. Энэ хүн надтай сэтгнээд байна уу? Энэ хүн надтай зүгээр ингээд ээлдэг харьцаад байна уу гэдгийг ялгаж чадах байсан юм санагдсан. Нэрээ би тийм удаа яг юу юм болдоо гэж бодсор. Харин тий яг тэгээд мартчихдээ байлээ гэж. Сэтгэлөө гэдэг дугаар юм сонсоорой. Тэгсэн дээ ярьсан шүү дээ нэг. Тий. Аруна багаг байсан бол одоо яа. Йоо ярьсан юм хэл яриа сууж байгаа хта. Яриа л тий. Хоёулаа бол нэг тийм л подкасттай хоёр юм байх тий. Бүтгэхгүй. Эпизод болгоно адилхан нэртэй. Зэрэг. Эрэж би тийм биш шүү. За одоо ингээ 100 дугаар болох гэж байгаа юм байл штэ хүмүүсээ. 100 дугаар бол өмнөг юм уу? Дуусгаад бишээ 100 видео бол болсон. 100 дугаар гээд 100 сая төгрөг хүмүүс цацах уу? 100 дахь дугаар яа гээд манайхыг дагсан шинээр дагсан хүн болгон 100 сая төгрөг өгнө гэж солирч байгаа. Oh my god no. Хотлаа зүгээр баярхаж үзчихсэн би. Нөгөө кредит карт олцсон ч. Зураад авах гэж байна. Тийм зураад би тэгэл хүмүүс тарахчихсан болчлоо. Чи нэ жоохон хамаагүй үрээд нүгөө юу? Тэг тий би өчигдөр сууж агаад би Венедиг явах чаа, Венец явах чагаа. Кредит картаар юу? Тийм тэгэл буудал модал захиалгад та амар болсон байлээ шүү дээ. За яа. Одоо өнгөрсөн найзуудаа гэж. Юу хийчих вэ гэж. Бид нэр юу хийчих вэ? Энэ бол бүгд миний буруу. Длаа. PayPal-оор найзж байгаа. Хуваагаа төлчдөг штэ. PayPal гэсэн юм байна. Юугаараа PayPal-оор. За ер нь сонсогч нараа ингэж болохгүй шүү. Тэгээ кредит картаа аваад эхний хэдэн сар бол ер нь бол тэрийг их хязгаарлагдмал хэрэглэхгүй болол. Эхний хэдэн сардаа амар гүн өрөнд ордог тийм түүх бол байдаг шүү. Йоо зурхаа мурхаа маш. Харин тийм. Гэтэ ер нь тэгж ярьдаг юм билээ шүү дээ. Хүмүүс нэг кредит картаа олчоод шууд тэгэл эхний хэдэн сардаа амар юу бодохгүй шүү 30% л өрөөрэй гэж. Үгүй нэ за. Надад бүр 2 карт ирсэн одоо өнгөрсөн. Oh my god. $100000 лимиттэй энэ төр зүгээр цацж ирсэн. Арай. Длаа. Ярсан гэхдээ 2 карт ирсэн юм санаа. Чи ер нь одоо хаана зочд буудал дээр бичиж байгаа юм уу? Өөр хотод явж байгаа юм шиг. Берлинд. Заяа Берлинд. Ариун нэг дагуулчихсан. Мөнгө өрцөн гэж. Тийм мөнгө өрцөн. За найзуудаа ингээд өндөрлөхгүй би. Дуусгачихуу. Энд чинь барыг эдэтгэх дугаар авчих юм шүү тий. За найзууд. Энэ бол жинхэнэ эдэтгэх дугаар. За найзуудаа бид нар ингээд хоорондоо ярьж чаад 2 дахь дугаараа яриагаар эдитлэхээр шийдлээ. Өмнөх дугаар бол ингээд бодохгүй ярьж байгаа тэгээд эдитгэх оруулсан бол энэ удаа бол бид нэр битүүлээ сэтгэж бодож эдитгэх оруулахар шийдсэн байна. Тэгээд дараагийн эпизод бол илүү удаан эпизод болох бах тийм учраас энэ одоо богинохон одоо YouTube short эпизод ингээд бидэртэй хамт сонссон та бүгдээ маш их баярлалаа. Тийм. Тэгээд өнөөдөр одоо миний хувьдаа бол өсмөсөн энэ ингээд өөрчлөлтөд амьдралаа өөрчилж байгаа энэ одоо сайхан хаврын эпизод хамт бид ингээд сонссон та бүгдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ингээд өнөөдрийн эпизод өндөрлөж байна. Энэ эпизод манд таалагдсан байх юм бол та нар YouTube дээр subscribe бутнаа дарахаа битгий мартаарай. Дээрээс нь бид нэр Instagram дээр юмнууд постлох шүү гэж сануулж хэлмээр байна. Тэгээд одоо үс мүснийхээ засуулсан шин зургуудаа Instagram дээр тавих учраас та нар Instagram дээр бас follow дарахаа битгий мартаарай гэж сануулж хэлмээр байна. Сансан бодсон таалагдсан байх юм бол коммент дээр коммент бичиж үлдээгээрэй. Би бинийхээ комментиг уншиж бас өөр хүмүүсийн комментэн дээр бол лайк дарах юм уу, өөр коммент бол бичихийг бол бид нар бас та нарт бол уриалж байна шүү. Тэгээд энэ 7 өнөختө бид нарт хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараа 7 өнөө уулзъя. За подкаст байлаа. Баярлалаа баяртай. Bye. Баяртай. Bye.